Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. SEO podcast-ийн 13 дахь дугаар өнөөдөр үгээр эхэлж байна. За өнөөдөр юуны өмнө ирсэн зочноо танилцуулъя. За өнөөдөр цоодлын инх жаргал хэмээх бүсгүйг урьж авчирлаа. Тэгээд та бүхэн илүү мэддэг байж магадгүй. Миний хувьд болохоор COP гэдэг нэр томьёог Cost of Person гэдэг нэр томьёог Монголд оруулж ирснээр нэлээд нэг хэсэг шуугиан тарьж байсан. Энэ PC мандал гэдэг сэтгэл зүйн хүний нөөц зөвлөх үйлчилгээний компани гүйцэтгэх захирал Монголд ирэн цөөхөн байдаг бизнесийн чиглэлээр сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг ийм компани гүйцэтгэх захирлыг урьж оролцуулж байна. Бидний урилгыг хүлээж авсан танил баярлалаа. За урьсан баярлалаа залуучуудаа бас тэгээд ирээдүйн менежерүүд, ирээдүйн CEO нарт ийм маш том оюуны хөрөнгө оруулалт хийх үйлсэд оруулж байгаа би нэр төрөй гэж бодож байна. Баярлалаа. За их баярлалаа. Өнөөдрийн маань одоо оролцогч нараар Золко, Лавга, Жавхан нар байна. За байцгаана уу? За хэдүүлээ нэг ойр сонь сайхан юу байна? Ойрд инх жаргал протокол явсан талаараа бидний хуваалцаач. За баярлалаа. 19 оны 11 сард яг нөгөө Web Summit гэдэг технологийн хамгийн том одоо олимп гэж нэрлэдэг юм Web Summit гэдэг. За тэнд бол яг нөгөө юм IT технологи ялангуяа юм аппликейшн хөгжүүлээд хөрөнгө оруулагч нартайгаа уулздаг юм том summit гэдэг юм билээ. За тэнд дотор жоохон тоон дотор өсөг зохиж хоёр сэтгэл судлаач бас өөрсдийнхээ аппликейшнээр оролцсон байгаа. Тэгээ тэн дээр яагаад тоон дотор өсөг зохисон бэхээр тэнд илүү дандаа санхүүгийн чиглэлийн яг бизнес продуктуудаа холбосон байдаг бол энд бол яг сэтгэлзэн сервисийг яаж технологи болох вэ гэдэг юм байсан болохоор их цоо шинэ байсан. Хүмүүс их гайхаж хүлээж авсан. Хөөх. Тэгээ хаа байсан Монголоос танайхан ийм хийж байгаа мó гэл талын Монголоос сэтгэл зүйн юм дэлхийдээ хуваалцах гэж ирж ямар сони юм бэ? Наадах улам хөгжүүлээд аваад ирээч гээд иржсэн л та. Тэгээд ер нь бол энэ дээр бол манайхнаас анх удаа Монголоос Азиас тэгээд ингээд яг юм эмхтэй багаар орж байгаа нэг сонирхолтой байсан. Бусдад жоо Азийн орнуудаа жоохон хатаархсан. Одоо Япон гэхэд л бүхэн стартап энтерпренер компаниудаа ингээд нийлүүлээд улсын засгийн гадна дэмжиж яваад юм лээ. Оросоосоос ирж ирсэн. Тэгээд бид нар бол яг ойлгохноо хөдөлгөөлөдсөн л та. Зам байсан. Тийм. Тэгээд ер нь цаашдаа аюултай боломжууд байгаа маань. Тэгэхээр сэтгэл судлыг магадгүй хүмүүс тэгж их ойлгодог л да. Шар хадар гэдэг ч юм уу те. Оо та бараг те нөгөө ламын ажлыг бараг хийгээд байгаа юм биш үү ч гэдэг юм уу те. За энэ үеиг бодвол гайг болч. Би одоо 14 жилийн одоо жоохон experience гэдэг юм уу туршлага харахад бол 14 жилийн өмнө бол бид нар ч одоо ингээл хүлээгээ сууж идэг. Үүшэрч хэн орж ийн бүгдэд бүх зөвлөгөө өгдөг. За хүүхдийн зөвлөгөө, гэр бүлийн зөвлөгөө одоо сургалт юу ч байсан бүгдийг одоо заахад зөвлөхөд бэлбэдэг гэсэн бол одоо тийм биш болсон. Манайх ч яг л ангаах шиг салбар шүү дээ. Дотор ингээл гэр бүл байгууллага одоо юу гэдэг нь те хүүхдээр ингээд салаа авчдаг. За тэгэхээр манай байгууллага бол та түрүү хэллээ. Яг энэ байгууллагын сэтгэл зүй, байгууллагын менежментэд яг сэтгэл зүйн юм нюансуудыг яаж бид нар зөв олж харж ашиглах вэ гэдэг. Тэгэхээр өчүүхэн туршлагаа одоо ингээд хуваалцахад одоо бэлэн байна. Тэгээд Португал бид нар очичоод за монголчуудыг ер нь бол сонирхож эхэлж байгаа. За тэгээ танахаар сүгшөө юу вэ? Сонин сайхан юу ингээд тэгээ бид нар айгу дутуу хайцнаа мэдсэн. Тэгээ энэ дээрээ тэгээ туршлагуудаа бас аюух залуучуудаа хуваалцсан. Тэгээ бид нар яг сэтгэл судлал технологи хоёрыг холбоод зөвхөн Монгол дотроо биш бас олон улсадаас ийм бүтээгдэхүүнчлэгийг гаргаж болох юм байна. Энэ ч иргэд магадгүй Монголдо одоо мөнгө оруулж ирэх. Тэгээ сэтгэл судлаачид бол юу гэдгийг зөвхөн одоо хүмүүсийн зовлон жаргалыг сонсдог тий зөвхөн хүчээр хилдэ ажилдаг ч гэдэм үү зөвхөн хүмүүсийн зан үйлийг судлаад энэ чинээ тэгсгээд ажилдаг хүмүүс гэдэг ойлголт одоо байхгүй болсоо. Тэгээд дараагийнхаа бас шат руу явж байгаа шүү гэж хэлэхдээ таатай байна. Тий 70,000 хүн дотор 2 хүн очиод бас их зүйлийг судалсан. Тэгээд явц тунд бас ярих юм. Тэгээд бас гоё юм байгаад байгаа нь энэ коронавирус давуу тал байна. Их олон гадны юм уулзалт хурлууд онлайнаар явдаг болчихсон. Тэгээд маш олон газрууд юм вебинарууд хийдэг болчихсон байгаа. Тэгэхээр ер нь бид нар өөрсдөө хэрэгцээтэй хамгийн одоо тухайн чиглэлээр мэрэгчлэр юм уу те хамгийн гол мэдээлэл өгдөг олон улсын сайтыг үзээ та бүх орох юм бол үндгүү маш олон ивэнтүүд дээр бүртгүүлээд ингээд оролцох боломжтой байгаа. Тэгэхээр тэр боломжуудыг бас бити алдаарай. Тэр ер нь бүртгүүлээд мэйлээ өгсөн байхад мэйлээрээ формынх нь зумынх нь ч юм уу те лайвынх нь линк ирчихэж байгаа. Айгүй амар. Гэхдээ яг дандаа шөнөөр цагийн зөрөөнөөс болоод шөнө мөн суух боломжууд гарч байгаа. Гэхдээ их сонирхолтой. Энд чинь нөгөө нэг үүс нөхцөл байдалд би улсаа хахад нэг сул талын нөгөө талд нь давуу тал байгаа шүү дээ. Тийм давуу тал юм те. Би ч бас нэг 2-3 вебинар суусан. Гоё маш сонирхолтой. Манай хувьд 6 сарын 29-нд олон улсын том сургалтыг Монгол улс зохион байгуулагч нь өвкий харъя. Тийм одоогоор нэлээд олон компаниуд оролцохоор бүртгүүлсэн байна. Тэгээ ер нь бид нар бас ковидтэй үеийг ашиглаад өмнө нь одоо заавалчгүй гадны эксперт багшийг авчирдаг байсан бол одоо бол
5 хоног бүтэн сургалтыг онлайнаар хийх гэж байгаа. Тэгээд бас нэг юм сонирн байна. Төлбөр нь юм уу таа? Төлбөр жоох үнэтэй. Сая 800 мянган төгрөгөө 5 өдөр болоход. За тэгэхээр олон улсад явах тийзний зардлаа алгаа бусад буудлын зардал хэмжиж байна тий. За тэгээ өнөөдрийн үндсэн сэдэв бол бид нэр хүний нөөц болон коучинг гэдэг. За коучингийг одоо юу гэж орчуулах юм бэ? Дасгалжуулах гэж орчуулах бах тий. Тэгэхээр өнөөдрийн эхний одоо сэдвлэг хэдүүлээ орцгоо. Эхний сэдэв бол энэ CEO хүний мэдэх ёстой хүний нөөцийн ямар чадварууд байдаг юм бэ? Энэ тал дээр зол бодрол захирал төрүүлээд ер нь бидэнд нэг та ер нь яг юуг мэдтий хүний нөөцөө? Хүний нөөцөөр тэмдэглэхэд шууд юу бууж байна? Тэр нь бол хүнийг хэрхэн ажилуулах. Одоо компани дээр бол хоёр зүйл дээр л ажиллаад байна гэхгүй. Нэг нь хүн, нэг нь хэрэглэгч те. Тэгэхээр компани дээр өөрөө ямар нэгэн зүйл бүтээж байгаа. Тэр бүтээж байгаа зүйлийг ердөөс хүмүүс л бүтээдэг. Тэгэхээр энэ ердөөс л хүмүүсээс хэрхэн үр дүн гаргах уу гэдэг тухай гэж ойлгоод байна шүү дээ. Тавгаас хэрэг гэж ойлгож байна. Ер нь бизнес чи өөрөө тэгэл хүн л ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүсийг зөв зохион байгуулах, тэгээ зөв удирдах, зөв чиглүүлэх, тэгээ гоё зөв уур амьсгалтай бүрдүүлэх те. Энэ хамгийн чухал хүний нөөц бол миний бодлоор бол яг гүйцэтгэх захирал байх хэрэгтэй одоо хамгийн чухал чадвар. Хүний нөөцтэй хамгийн сайн ажиллаж явах хэрэгтэй. За тэгэл компанид одоо яг ажилчдын тэр нөө харилцааны янз бүрийн бичиг баримтын асуудлууд энэ төр байна. Тэр нь айгуу гоё зэгцтэй явж явах хэрэгтэй те. Гэл ер нь бол маш чухал. Одоо ингээд ранклах юм бол номер 1-т нь байх хэвээр. Одоо бол бараж номер 1 болж байна шүү дээ. Хүн байхгүй бол ажил байхгүй шүү дээ. Тэгэхээр сайн хүн авчрах хэрэгтэй, сайн хүн байх хэрэгтэй. Агуул одоо сайн хүнийг илрүүлж олох хэрэгтэй те. Дотроосоо те. Нүн нээгч гэдэг юм уу. Модераторсаас яг асуумаар санагдаж байна л да. Та яг ингээд аюу олон CEO нартай яг HR гэдэг юм ойлгуулахгүй явж ирсэн юм шүү дээ те. Жохон гол поинтуудыг хэлвэл. Яг нэгдүгээр нөгөө хүний нөөцийн менежментийг хүн болгон мэддэг гэж ойлгодог, хүнийг л ажилуулах гэж ойлгодог. Гэтэ ер нь сүүлийн үеийн чиг хандлага трендүүдийг ингээ хараад байхад гүйцэтгэх захирлын хувьд HR-ийн хамгийн номер 1 бодлого тодорхойлогч байдаг юм болов уу гэж би хувьдаа ойлгодог. Тэгэхээр бол нэгдүгээрт бол байгууллах одоо ямар бүтцтэй ажиллах юм бэ? Ямар одоо маркетер ажиллах юм бэ гэдгээ бол хамгийн түрүүнд тодорхойлдог ийм хүн гүйцэтгэх захирал байдаг. Тэгэхээр ямар маркетер ажиллах байгаа нь өөрөө ямар хүний нөөцийг ажилд цуглуулах юм бэ гэдгээ тодорхойлж өгдөг. Тэгэхээр бол ер нь бол дийлэгтээ миний ингээд ажиллаад хахаар гүйцэтгэх захирлууд хүний нөөцөөсөө тийм зүйл хүсээд байдаг. Гэтэл бол гүйцэтгэх захирал нь бол өөрөө хэнийг ажилд авах юм бэ гэдэг бараг энэ стратеги төлөвлөгөө гаргахдаа тэрийг тодорхойлж тийм байх гэж ойлгодог. Тэгэхээр бол ерөөсөө би хинтээ ажиллах юм бэ гэдгийг бол гүйцэтгэх захирал тодорхойлдог гэж бодож байна. А хүний нөөцийн менежер бол хинтээ ажиллах юм бэ гэдгийг тодорхойлсон тодорхойлтын дагуу шаардлагатай хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийг экзекушнийг л хийж байгаа гэж ойлгож байгаа гэсэн. Гүйцэтгэлийг тийм. Би санал нийлж бас санал нийлэхгүй байна. За тааж болох. Дебет хийж байна тий. Яг би зүгээр товчхон ингээд Монгол одоо ингээд 30 жил болж штэ компани болж хөгжөөд энэ тоглоом хийн тоглож үзээд бид нартай арай өөр загвараар хийгээд. Тэгээ 30 жилийн настай 90 цент хүрж байгаа байхгүй юу? Эхэндээ бол бид нар энэ угаасаа бизнесийн хамгийн анхны сурагчлаар гэдэг штэ хүн одоо тэг капитал одоо гэсэн юм хоёр ямиг л нөөц гэдэг юм байна. Энэ хоёр нөөцлээд юм. Тийм учраас хүний нөөц гэдэг байгаа шүү дээ. Эхлээд одоо капитал дээр айгүйх анхаарсан. Эхлээд те байшин савтаалах ч юм уу их усрээ татхадаа санхүүгийн юм дээр анхаарч ирж байгаад яг нэг 20 хөрхийн даваан дээр манай одоо менежмент ойлгож байгаа байхгүй. Хүүшээ би чи нөгөө туяа чи нөгөө эмэгтэй хүн байсан юм бэлээ шүү дээ. Нэг айнгаа шиг те. Хүүшээ гол нь хүн байсан юм байна. Яагаад тэгэхээр дандаа компани эрсдлүүдийг харахаар хүнээс болсон л асуудал гараад байгаа. Айгуу чухал хүн гараа авцсан, чухал хүн алдаа гарсан, эсвэл мэддгүйгээсээ мэддгээс ч гэдэг юм ингээд эсвэл урвсан, шарвсан. Ерөөсөө хүнээ ойлгосон ойлгоогүйсээд маш их эрсдлүүд гарсан. Тэгээд хүн хин юм бэ гэж асууж ирсэн байхгүй. Тэгэхээр HR-ууд маань одоо тэгэхэд ройлууд маань гарч ирсэн. Нэр хүнийг яах вэ? Урд нь бол яг туслахын ажил хийгээд executive ажил дээр их анхаарат байхгүй. Тэгээд дээрээс нь тэгэл бүр бүтцийн өвчгсээ харахад амхан шүү дээ. Доор нь боёо гэдэг шиг тий. Амар том санхүүгийн газрын дарга, team IT-ийн газрын дарга, нэг team маркетингийн газрын дарга гэсэн хүний нөөцийн ажилтаа. Тэгээд хүний нөөцийн хэрэгчлэн гэж юм уу тий. Тэгээд одоо нэрээ хүний нөөц чухал юм байна гэдэг айгу стратегийн партнер хэмжээнд ажиллаж байгаа. Тэгэхээр ер нь бол CEO-нараас дотроо янз бүр байгаа. Яг стратегч CEO байхаараа тэр хүнийг ямар байхыг нь HR нь шийддэг. Би ийм алсын вижн мишн төрөх чинь тэгэхээр миний партнер нэг иймэрхүү байх бах. Тэгтээ би сайн мэдэхгүй байна. Яг тэгэхээр би зүгээр тэр зорилгоо л мэдчихээн. Партнерыг ямар байхыг чинь шийдгээд
тэр зөвлөх одоо юу гэдэг нь те баруун гараасаа гэдэг юм уу зүүн гараасаа гэдэг юм уу мэдэхгүй. HR нь хэлэхээр ийм ажиллаж ихэд нэг иймэрхүү хүмүүс тохирд юм аа гэд зөвлөх маягаар орж иж байгаа. Эсвэл эсэргээрээ илүү хүндээ анхаардаг стратеги зорилгын илүү тийм илүү нарийн яахтар судалсан тийм стратегч мэрэгчлэтнүүд найзууд маань хий гэж байгаа тохиолдолд тэрэндээ зөв гүйцэтгэлийн ажлыг нь даалгавчиж болж байгаа. Тэгэхээр CEO-гоос их хамаарат байгаа. Тэр стратегч CEO юу? Тэр operational CEO гэдгээс аюу хамаарат байгаа байхгүй. Гэхдээ одоо миний зүгээр харж байгаагаар бол харьцангуй HR-ыг бол зүгээр нэг гүйцэтгэл гэж харах юм болоод байгаа. Гүйцэтгэл бол basic байх хэвээр. Хин юугаа чадж байгаа бид нар ялгах хэвээр. Бас хавтгааруулж болохгүй. Чаддаг хүнийгээ чаддаг ажлын нэг нь чадж байгаа хүндээ илүү мөнгө өг гэдгийг бол ойлгоцсон. Гэхдээ чаддаггүй бас ялахгүй шүү дээ. Тэ. Тэгэхээр ерөөсө энэ айл одоо нэг компани гэдэг чинь нэг айл шүү дээ. Тэнд байгаа хүмүүс чинь бэбинүүд нь тий 10,000 хүнтэй бэби айл байгаа 10 хүнтэй бэбитэй айлж байгаа тий. Тэгэхээр энэ хаалгаар ороод гарах хүртэл бүх хүний сэтгэл зүйн дээр чек хийх хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр CEO бүх юм дээр орно гэж бол байхгүй. Гэхдээ хэн орох вэ гэдэг зарчмыг бол тодорхойлоход оролцох хэрэгтэй. Манай гэрт нэг иймэрхүү бодолтой хүмүүс байна шүү. Яг тэгвэл би ийшээ зорж байгаа. Тэгээ энийг нь ойлгож хүлээж авах хэрэгтэй. За нэг иймэрхүү юм бол гэдэг нэг гол нюансууд дээр оролцох хэрэгтэй. За бодлогын HR хоёрцсан. Гүйцээ чи одоо ямар хүн байхыг шийд гэж болохгүй. Тэгэхээр өөрөө тэр бодлогын ажлаар орно. Гүйцэтгэлээр окей HR-ууд нь хийх. Тийм. Тэгэхээр бол аль нь аягүй чухал байгаа даа. Тийм. Тэгэхээр зөвхөн гүйцэтгэл биш. Бодлогод нөлөөлж болно. Одоо би HR-уудаа бол яг одоо тэр бодлогод нөлөөлөх хэмжээнд өөртөө хөгжиж яваа гэж бодож байна. Жохон санхүүгийнхаа хүмүүсээс бол чууд хоцорж байгаа гэж хэлнэ. Санхүү тал дээр бол одоо ер нь бол аягүй сайжирж байгаа манайхан хөрөнгө оруулалт гэдэг юм уу дата аналист гэдэг юм уу. Одоо бол миний бодлоор яг HR-ууд маань яг бодлогын хэмжээнд өөртөө хөгжиж яваа. Одоо зөвлөх хэмжээндээ CEO-дөө ийм байдгийг шүү гэдгийг яг нотлох хэмжээнд очиж байгаа гэж бодож байна. Би бас тэгж бодож юм тийм санал нэг байна. Ер нь тэгж ажиглагдаж байгаа. Одоо гүйцэтгэх захирлууд ер нь хажуудаа хүний нөөцийн сайн хүн авъя гэх те. Зүгээр энгийн утгаараа аваад үзсэн ч гэсэн ер нь яг гүйцэтгэх захирлын стрессийн гэх юм уу одоо ажлын тэр нөгөө хүнтэй харилцаанаас болж байгаа стрессийн дийлэнх хувийг ажилчлаас авч байгаа байхгүй те. Ядчил энд мэрэгжлийн хажуудаа хүний нөөцтэй байх нь өөрөө тэр стресс орж ирэхгүй те. Харилцаан дээр бас нэг юм ингээд нийтлэг компаниуд бол одоо шууд захирал нь өөрөө түрүүний хэлсэн стратегч биш гүйцэтгэл дээр суурилсан гүйцэтгэх захирал бол одоо өөрөө тулж байгаа шүү дээ тий. Ааш цангаараа өдөрдөж чинь тий. Одоо энэ нэг хүн итгэхгүй байх юм бол гоё үг хүлээд урамшуулаач гэдэг юм ингээд яваад идэг. Гэхдээ энэ өөрөөс нь ингээд нэг бодлогын биш гүйцэтгэлийн айгүйх нэрвж зарсуулж байгаа харилцаан дээр гэтэл ингээд одоо ингээд жишээ ингээд авахад чинь ингээд янз бүрийн хүмүүс ажиллана тий. Нэг өдөрт гүйцэтгэх захирал бол одоо би захирал хийж яхад ингээд айгүйх хүн орж ирж байгаа шүү дээ нөгөө. Тэгэнгүүт айгүйх хүний зовлон жаргал сонсно. Тэр айгүйх стресстэй тий. Ингээд хүндээ өгж байгаа цалингийг мэдж байгаа тий өөрийнхөө авж байгаа цалин хангамжийг мэдж байгаа нөгөө хийж байгаа албан тушаалд байна хүний мөн чанар гараад идэх тий ингээд нэг юм одоо заримдаа сэтгэл өвдөн ингээд шийдсмээр санагдана гэл ингээд айгүй хэцүү шүү дээ тий тэгэхээр хүний нөөц гэдэг зүйл яг гүйцэтгэх захирал яагаад хэрэгтэй миний хараа бол яг энэ орж ирж байгаа нэг стресс асуудлуудыг асуудлыг хуваалцахад нэг чухал гэхдээ олон зүйл байгааг нь бас нэг яг өөр дээрээ туулсан зовлон бас тийм байх гэж бодож байна яг байна. Цоолгоо захирал хөргөл сервисийн гүйц захирлаар очингуудаа хамгийн түрүүнд баг хүний нөөцийн захирлыг авах гэж байсан тий. Чи ер нь бол нэлээд том бүтцийн өөрчлөлт хийхэд хүн л хамгийн чухал байгаа юм чинь. Тэгэхээр хамгийн гол баруун гараа болгож хүний нөөцийг хүн авч хагаад тэгээ ажиллаа эхэлсэн баг. Одоо тэг бас ингэж бизнесд бол ингээд аутсорсингийн үйлчлэгэнд нэлээд гараад ирсэн тий. За бид нар санхүүгийн үйлчлэгийг аутсорсингаар авч болно. Маркетингийн үйлчлэгийг аутсорсингаар авч болно тий. Гэтэл хүний нөөцийг бол аутсорсингоор бий авахыг гүйцэтгэлийн одоо бүрдүүлэлт одоо бичвэрийн тийм одоо эзэгслийг хийж болно. Гэтэл яг компани дотор байгаа амин сүнс болсон тэр уур амьсгалыг өдөрж байгаа учраас энэ бол би бол аутсорсингоор хийхээсээ илүү яг дотоод одоо байх хэрэгтэй гэж бодож байна. Би бас санал нийлэхгүй. Санал нийлж байгаа үед бол өдөр тутмын байнгын асуудал гардаг учраас тэнд галын шугам дээр хүн байж байгаа хэвээр. Зарим нэг нарийн мэрэгжлийн ямиг бол хүн дотор нь хийхэд бас аюу хэцүү байдаг. Би өөрөө голомт банкнд бас ажиллаж байсан. Дандаа нөгөө аутсорсинг маягийн хөндлөнгөөс ингээд нөгөө зөвлөх хөшлөг үзүүлдэг байсан бол дотор нь ороод ажилласны давуу талаас гарч ирсэн. Би шууд одоо хийж байгаа юм бодлого шийдвэр болгоод хэрэгжүүлэхэд аюу хурдтай байсан. Гадны зөвлөх компани багт аюу хэцүү байхгүй. Саналаа тай нөгөөдөл нь бодож боловсон баахан урлаар орж жагаад нэг хариу өгөхтэй нэг 14 дугууны үлгэр шиг юм болоод ороод ирнэ тий хорогдоод тэг яг нэг өөр өгөөч бас өгч чаддгүй. Тэгэхээр дотор нь ажиллахад шууд ороод хийгээд ингээд бүжигнүүлж бас болдог. Болохгүй зүйл
зүйл нь юу вэ гэхээр байгууллагын бүтэц дотор орохороо яг мэрэгжлийн дүрээр хандах аюу хэцүү болчихдээ. Би яг нэг байгууллага ажилтан болчихж байгаа учраас нэг бодлого журам нэг юм захирагдана. Магадгүй шинэ жилээр хамтдаа баярлах хэрэгтэй болно. Зөвлөгөө өгөх гэсэн чинь нөгөө үйлчлүүлэгчтэй юм магадгүй нэг ширээний ард суух хэрэгтэй болно те. Нөгөө хүмүүс маань ингээд надтай харилцах учраа болохоо болчихно. Зөвлөхөө гэж харах уу, даргаа гэж харах уу, хамт ажилтаа гэж харах уу. Тэгэхээр ийм дүрийн зөрчилд айгүйх оруулдаг. Тэгэхээр зарим нэг үйлчлэгийг нь дотроо хийгээд зарим нэг хасарсгаар. Одоо ингээд зарим гэж шүү дээ. Зарим дотор одоо ингээд эндээс би яриаг цаашаа ингэж явуулъя гэж бодож л да. Ер нь хүний нөөцийн яг одоо өөрснөө хэрэгжүүлэх ёстой хэдэн функц одоо үйл ажиллагаа байна. Тэг үндсэн. Жавхаа бас. Гэхдээ хүний нөөц чинь ерөөсөө хамгийн түрүүнд бодлого тодорхойлж байгаа. За ингээд тэрийг нь бодлого тодорхойлно гингүүт тэнд юу хийдэг вэ гэхээр ерөөсөл чиг үүргийн шинжилгээ хийдэг. За ямар чиг үүрэг хийж ингээд тэрийг тодорхойлоод ажлын байрны тодорхойл гэдэг зүйлийг хийдэг. Энэ би нөгөө илүү нөгөө наривчлал ярих гэдэг нь л да. За яг ажлын байрны тодорхойл дээр хэнийг ажилд авах юм бэ гэдэг зүйлс нь тодорхойлж эхэлдэг гэсэн. Тэгэхээр сонгуульч шалгаруулалтаа хийдэг. Сонгуульч шалгаруулалтаа хийнгүүтээ түүнийг юу яадаг? Orientation training гэж нэрлэдэг дадлагч хөтөлбөр хийдэг. За дадлагч хөтөлбөр окей амжилтад авах юм бол тэр хүнийг албан тушаалтанд жинхэнэ ажлуудыг хийдэг. Дадлагч хөтөлбөр нь амжилтгүй болох юм бол ажлаас нь халаад дахиж эхэлдэг тийм ээ. За окей дадлагч хөтөлбөр амжилттай болоод тухайн хүн ажлын байран дээр бий болоо яг гүйцэтгэл үнэлгээний талаар нөгөө мотивацийн талаарх юм байдаг. Энэ дээр нь болохоор байгууллагууд янз бүрийн одоо менежментийн төлсүүдийг хэрэгэлдэг. Нэгдүгüүрт нь гүйцэтгэлээр үнэлдэг. За хоёрдугаарт нь сургадаг, хөгжүүлдэг энэ зүйлс явдаг. За нөгөө хүн маань доктор сурчлалтаа сайн ажиллаад байх юм бол нөгөө карьерийн бодлого гэдэг энэ хөгжүүл дахиад нөгөө карьер явдаг. Тэгэхээр албан тушаал өөрчлөгдөнгүүт нь дахиад сургалт явуулдаг. Ер нь бол ийм дасралтгүй цикл явж байгаа гэсэн. Цикл хаан дасардаг вэ гэхээр нөгөө ажилтан хүмүүс итгэл эвдэх эсвэл нөгөө хүн ажлаасаа гарах өргөдлөгсөн тохиолдолд цикл тасардаг гэсэн. Тэгэхээр ингээд том зургаараа харах юм бол хүний нөөцийн ажил бол ийм операшн, ийм дасралтгүй иргэсэн нэг ийм цикл байгаа гэсэн. Авах, ажилуулах, хөгжүүлэх, бэлтгэх ч юм уу тийм. Ингээд бас гарах. Гарах тийм. Өдөртөр нэг юм байгаа. Би нөгөө нэг хүмүүс ингээд ажлаас хална шүү дээ. Халахлаараа ингээд дандаа тэгдэг гэсэн нөгөө одоо тийм хүний нөөцтэй уулзчаа дахиад орж ирж байгаа шүү дээ. Тэгээд ингээд яг хамгийн сүүлд нөгөө өргөдөл дээр нь зохиод гаргаж байгаа шүү дээ. Гэхдээ би дандаа тийж сэтгэсэн байхгүй. За ингээд нэгэнт одоо ингээд завнаас буугаа явж байгаа. Тэгэхээр ингээд би бол гал манаа үлдэж байгаа бид нар. Тэгэхээр ингээд байгууллага дотор магадгүй хэлий яри юм шүүмжлэлтэй байсан асуудлаа одоо яг ингээд сайхан ярьчихаа. Ягаад тэгэхээр тэрийг одоо бид хоёрын дунд үлдэнэ. Гэхдээ эргээд буцаагаад нөгөө нэг та энэ тоогоноос хоол идчихсэн учраас буцаагаад энэ байгууллага сайн сайхан явахад та бол дуртай байх бах. Тэгэхээр яг энэ сайн сайхан явахад энэ алдаа дутагдлыг би засах хэрэгтэй гэдэг. Бас нэг талаар муухай тий. Гэт асуухлаар айгүй их юм ярьдаг нөгөө нэг сонсоогүй мэдээгүй. Гэж яхтай хүн хамгийн их нээлттэйдэг гэж ажиллаж байхдаа хэлэхгүй байгаа Харин байхгүй юу? Нэгэнт нөгөө явж байгаа хүнд нөгөө хонь өхөр юу гэдэг лээ? Өхөр тугал нэрх нь хамаагүй гэдэг шиг заримдаа хүн нэгэнд сэтгэлээ чөлөөлж байгаа байхгүй юу? За би нэгэнт явж байгаа юм чи одоо хатах юм юу ах угаасаа л явж байгаа гэд илүү их бас нээлттэй болох байлээ. Одоо та маш айгүй чухал юм. Бид нар сонгон шалгалтын дээр айгүй хангаардаг. Хүн оруулахтай айгүй анхаардаг. Сайн байна уу? За манайх юм шүү, тийм шүү. Чи юу чаддгийг гэдэг. Бууг намдаг нь манад байна, яадаг нь танаад байна гэж бөө юм болоод бараг л хөдөлмөрийн гэрээгээр сууж байгаа штэ хүнтэй. Тэ? Тэгээд суугаал явна тэгэл эхнэр нөхөр шиг хэрүүл хийж байгаа салах тохиолдол байна. Хаахтаа бол хаалга саваа хүн гараа авчдаг ч хүн байна. Тэгээд за баяртай гэд ингээд юу ч хэлэхгүй явуулчихдаг юм байна. Гэтэл хаалт маш чухал. Явуулж байгаа хүн шалтгаанаа хамгийн бодитоор хэлдэг. Тэгээ бид нар аста таны хэлдгээр авч үлдэх сайжруулах хэрэгтэй юмудаа тэндээс мэдэж авах боломжтой байдаг. Хоёрдугаар явсан хүн чинь бидний лоялти харилцагч болдог. Дахиад шинэ хүн авчрах. Магадгүй тэр чинь бизнесийн харилцагч болж болно шүү дээ. Би магадгүй одоо айгүй олон хүн сонгож олуултан дээр бас ярилцлага байдаг байхгүй. Би юм сурах гэж ирлээ гэд. Зөв нэг их сургуульд орох гэж ирж байгаа юм шиг тий. Тэгээд одоо бүр тийм болсон. Одоо бүр шудраг амар болсон тий. Би юм сурчаад бараг яваад өөрийнхөө юм хийх гэж байгаа энэ гээд. Эсвэл явс дунд нь тэр нь мэдэгддэг. Би яг үнэндээ жоохон туршлага юм чаашаа өөрийнхөө бизнесийг хийх гэж байгаа юм аа гэлтэй. Манайх ч айгүй тийм батганы болгоод талхаа болгохыг дуртай хүмүүсээс айгүй байдаг. Би өөрөө лаг баймаар байна гэд. Тэгээд явахдаа айгүй баяртай гэсэн хүмүүс айгүй value авчирдаг. Хэрэгтэй. Яг бол тэр компаниг би мэдчихэж байгаа юм чинь хамгийн хэрэгтэй юм гэдэг. Хамгийн хэрэгтэй хүмүүстэй холбоо. Тэгэхээр гой бай хийгээч гэдэг.
За buy party гэдэг утгаар биш шүү дээ. Тэгээ айгу гоё үдээч. Тэгээ тэр үзсэн хүн чинь айгу happy үлддэг юм аа. Тэгээ эргээд гоё дурсамж идэг. Яг тэр амьдралынхны хэсэг нь өнгөрцөн байгаа шүү дээ. Манай компани тэгдэг байж байгаа. Тэгэхээр энэ бол бас айгу компани том PR болдог байхгүй. А гэтэл манайх явж байгаа хүн өстой бараг л хөг явуул өстой урагч яа гэдгийг те манайх ингээд хэцүү цагт орхин явшлаа гэдэг. Ямар ч үед гоё оруулсан шиг гоё үдэх хэрэгтэй. Тэгэхээр гарах үеийн ярилцлагыг манай HR-ууд бас айгу гоё хийдэг байх хэрэгтэй. Айгуу чухал байна. Тийм. Ихэвчлэн ямар юм хардаг вэ гэхээр би яг харилцаж байгуулаад харахаар зөв нэг юм ганц нүрийн байдаг. Ямар юмар гарч байгаа за сурах гэж явж байгаа юм уу, тэгж явж байгаа юм уу гэл. Тэгээ удирдлагатай болохоор нөгөө тоонуудаа нийлүүлээд ихэнх нь сурах гэж явлаа. Эсвэл одоо декреттэй учраас, эсвэл ингээ учраас, энэ юм учраас гэд ерөнхий юм хас яг нарийн бид нар нэг 3 компани дээр гарах үеийн ярилцлага SWOT анализ хийсэн чинь яг тэр шиг байгааг байхгүй. Цаана дандаа нэг шууд удирдлагын нэг асуудалтай байсан ч юм уу те. Нэг тийм мөнгөний санхүүгийн асуудалтай байсан. Дандаа өөр шалтгаантай ихэнх нь байсан байна. Тэгэхээр зөв юм онлоод ирэх юм бол бодлого нөгөө бодлогот чинь хэрэгтэй. Тэгэхээр бодлого таны хэлж байгаа юмыг харахад яг сэтгэл судлалын бас анхаардаг буруу юм байна л да. Юу н сэтгэл судлал ямар хэрэгтэй хүн төрөлхтөнд. Ерөөсөө энийг ойлгохын тулд бид нар бакалаврын 4 жилийн сургалтад хэрэггүй. Хүний нөөц ирж байсан шууд шууд аваад авчихлаа тийм. За би тэгвэл хайж орё. Өмнө явуулахын яриад эхэлсэн шүү. Чи авах бодё тий. За. Юу болоо явчих. За окей. Авах руу орох уу? За тэгээд бид миний түрүүний асуултанд би хариулт авах хэрэгтэй гэж бодож байна л та тий. Саяны хэдэн пунктүүд шүү дээ тий. За бодлого тодорхойлно, сонгон шалгаруулалт, бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт хийх юм байна. За дасгалжуулах, дадлагжуулах хөтөлбөр хийх юм байна, жинхэлэх юм байна тий. Карьер хөгжүүлэх юм байна, тэгээ өвдөх юм байна гэж байна шүү дээ. Эдгээрээс яг одоо би шийдэл өөрийнхөө бизнес дээр эдгээр функцүүдийг яг нутгшуулаад өөрөө дотроо хийгээд алийг гаднаас авчлах юм. Яг зөв. Хөгжүүлэхтэр авч болно. Гаднаас тий. Гаднаас авч болно. Сонгон шалгуулалт дээр бас мэрэгчлүүлэх тал дээр зөвлөгөө авч болно. Бидний ингээд сонгон шалгуулалтын процессыг хөндлөнгөөр ажиглаж ирсэн. Үнэлгээг айгу бас алдаатай хийдэг. Яг ямар хүн хэрэгтэй вэ гэдэг тэр зүгээр илүү hard skill-ийг айгу харчихсан байдаг. EQ-гийн аягуусаа шалгаагүй байдаг. EQ гэж зөвхөн ганц EQ-гийн тестээр авчдаг юм шүү дээ. Ярилцлаган дээр нь харж болдог. Ажиглаад хийж байгаа. Үнэлгээнүүдийг хийж болно. Худлаа ярьж гэнэ, үнэ ярьж гэнэ гэдэг бид мэдэрч болно. За тэгээд тэр үнэлгээнүүдээ 2 дугаар шат гэдэг юм 3 дугаар шатны ярилцлаганда нөгөө удирдлагуудаа бас тодорхой хэмжээний мэдээлэл өгч хэрэгтэй. Энэ хүн ийм замлаар яваад ирсэн юм биш үү? Тэр чинь анкетнаас харагдахгүй нь бас байдаг шүү дээ, тий. Тэр энэ хүн ер нь юм сурах чадвартай байна. Туршлага байхгүй байна. Гэтэ сурах чадвар аягүй сайтай хүн юм байна. Тэгэхээр бид нар сургаад авчлах юм байна. Энэ хүн бол яг үндэ аягүй туршлагатай хүн байна. Жохон амбицтай хүн байна. Эготой хүн байна. Энийг битгий хатгаарай. Гэт гол юм сонгон шалгалтын ярилцлаган дээр бас айгүйх сэтгэл зүйчнэр яг яаж хүмүүсийг таних асуултууд тавьдیں те яаж үнэлгээ хийдгийг тэр агуудын яг HR-уудтай ялангуяа үнэлгээ хийвэл айгүй зүгээр байдаг. За ориентац дээр бас юу байдаг? Сэтгэл зүйн бэлтгэл дээр нь бас айгүйх сургалтын юмуд бид нэрхээ орж ирсэн л да. Бид нар ингээд ерөөхдөө манай компани гэдэг бол ийм те иймэрхүү ажлууд хийдэг. Манайх ийм төвхтэй гэдэг ориентац дээр айгүйх тийм ерөнхий юмуд ярьдаг. За чиний ажлууд ерөөхдөө иймэрхүү шүү. Гэтэл би энэ баг хамт олон ямар айлд ороод ирсэн. Манай айлын аав юу бодож явдیں۔ Юу хүсээд байдیں۔ Бидрээс яг юм үндсэндээ яг зүгээр л үнэт зүйл зарчим гэж яриад байгаа боловч цаана яг үндэ хүсэл нь л яваад байгаа шүү дээ, тий. Зарчим нь л яваад. Тэгэхээр энэ нь юм шүү. Чиний ажил дээр буухлаар энэ нэг юм аа. За магадгүй би үүсгэний ажилд авлаа. Зүгээр одоо шал мал цэвэрлдэг аюу гоё тий. Өөрөө цэвэрлэх үүрэгтэй тийм хүн болоо. Энэ хүнд ориентац үгүй. Та яагаад шал цэвэрлээд байгаа юм гэж манайх өрөөсөө харилцагч аягүй чухалчдаг байхгүй юу? Харилцагч маань орж ирэхлээр айгу гой nice office те nice юм газар байхлаар нөгөө сэтгэл ханамж нэмэгдчих тийм аа. Тэгээ нэмэгдээд цаашаа харилцаа айгу гой болоод манай компани айгу дуртай болт юм аа. Тэгэхээр орох хаалга үүднээсээ танаас хамаг юм шалтгаална. Гэл ориентацтай ойлголчвол нөхөр яах нь шалаа одоо зүлгээ тэл жоохон харилцагчаа бодоод байх нь шүү дээ те. Гих мэтлэнгээр ингээ ориентац дээр аяг зөв мэдээлэл өгт. За тэгээ хөгжүүлэлтэн дээр ялгаа байхгүй. Хүн өөрөө динамик байхгүй. Тархич айгу уйдамтгай. Тэгэл нэг л юмаа хийгээд ахаар уйддаг. Ер нь 3-5 жилдээ хоёр нөх уйддаг. Цаанаасаа нэг тийм өөр юм хиймээр эсвэл нэг хараар ап хиймээр тий яа санагддаг. Тэр бүхэл гэр бүлийн цикл дээр ч гэсэнтэй 3-5 насны жилийн зайтай хүүхд төрөл бас айгүй амжилттай. Одоо хүүхдүүд нь хоорондоо ойлголцсон юм юмуд харагддаг. Тэгэхээр энэ цикл бас хүмүүсийг апдейт хийж явах хэрэгтэй. Ротейшнд оруулдагсан уу? Тэ сэтгэл зүйн юмнуудад энэ одоо апдейт хийдэгсэн үү? Ер нь бол ингээд сургалт хөгжүүлэлтийн юмыг хараад ахаар дор хаяж удирдаа нэг удаа. За бүр амжихгүй байна гэхэд хагас жилийн нэг удаа заавалж хүнийг хамгийн багадаа 2-3 цагийн сургалтанд оруулах хүн айгүй nice болчихсон. Нэрээ тийм ээ. Мэддэг юм яг дахиад ярихад хүртэл одоо ойлголоо гэж хэлдэг байхгүй. Тэгэхээр хүн уйдамхай. Тэгэхээр ийм апдейт хийж явах хэрэгтэй. Шинжилгээд сургалтуудыг хийж явах хэрэгтэй. Яг сургалтын дээр нөгөө би нөгөө дундуур нь юунуудаа кейсүүдээ бас айгүй гоё орж ирж байна л та. Одоо нөгөө би сургалтыг дэгдэг байхгүй тий. Яг
тэрдээс мэдлэг үлдээд нэг сүрхий нэг сургалтын дээр сонссноор амьдрал дээр ингээд лаг болж байгаа байхгүй ч гэсэн яг тэр нөгөө нэм сэтэлжүүлэлт аваад нэг юм урам зориг авчдаг хүмүүс сургалтын зовхлоор нэг юм одоо гэдэг ухаарлын 7 хоног гэж ярьдаг шүү дээ тий. Тэр утгаараа ингээд байгууллагад ингээд үе ингээд өөрөөр орчинд хүмүүсээ сургалт хийгээд ах нэг юм нүд чихэн онгоолгоод яг таны хэлдгээр тэр нөгөө уйдсан тогтмол байгаа зүйлийг нэг хөдөлгчдөг юм шиг. Тэгээ зөвхөн уйдаг нь гаргаж байгаа биш бас нөгөө хүн чинь нэг тодорхой хэмжээгээр ажиллаад туршлагууд бий болчихж байгаа шүү дээ. Тэр одоо л ерөн юу гэдэг паритагийн зарчимч гэж нэрлэж болно. Оролцоо нь аюул чухал болсон. Багш мундаг байх нь ерөөсө чухал биш болсон. Багшаад ороод чиглүүлээл тэгэхээр тарих ингэдэг юм байл да. Хүн өөрийнхөө ярьж байгаа ямиг, бодож байгаа ямиг, хэлж байгаа ямигээ хамгийн сайн тогтоодог. Тэрнээсээ кайф авдаг. Тийм учраас айлах нэг сургалт чинь хүнийг ярих боломжийг олгож байгаа хгүй. Өөр газар намайг яриулахгүй шүү дээ. Гэрт намайг эхнэр яриулахгүй байна. Ажил дээр дараад юм яриулахгүй байна. Одоо яадаг чи харилцагчаа би айгу сонсох хэрэгтэй гэдэг харилцагчтай бас юм ярьж чадахгүй байна. Сургалтын үедэр би өөрийнхөө яг юу бодож юу мэдэрч байгаагаа туршлагаа кейсээ ярих боломж гарч байгаа учраас хүмүүс тэрнээс аюухгүй кайф мэдэрдэг. Амьд гэдгээ мэдэрдэг, лайв гэдгээ мэдэрдэг. Тэгэхээр юм ярилцах орчин бүрдүүлж байгаа юм л та. За эндээс ахаад нөгөө үргэлжлээ асуулт шөхөд асуулт явахад одоо ингээд бас нэг ийм ярианууд гараад байгаа. Нэг их сургуулиуд чадвартай сайн болсон ч бэлтгэхгүй байна. Тийм учраас байгууллагын сургалт хөгжлийн зардал өндөр гараад ийм ногоон хүн ирэнгүүт тэрийг ингээд баахан сургаж байгаа. Тэгээд нөгөөх нь овоо гайгүй дөртөө болохоор гараа авчдаг. Тэгэхээр ер нь бид нар яг захирлуудын хилдэг асуулт байхгүй. Бид нар яг ийм нөгөө сургагч байгууллага байх хэрэгтэй юм уу? Бэлэн бүтээгдэхүүн аваад уулын тэрийг аваад ашигламаар байгаа шүү дээ. Гэтэл одоо сая сургалт бас хэрэгтэй гэдэг. Энэ хоёрын бас зааг ярьлаа. Яа сургалт хэрэгтэй гэдэг нь бол үнэ. Бас манайхан бас хангалттай ажлын байран дээр бэлтгэдэггүй гэдэг нь бас үнэ. Хоёулаа яалтчгүй гүйсгэж болохгүй үнэн байгаа байхгүй. Ер нь бол бид нар бас их сургууль дээрхэнтэй очдөг байхгүй. Танах хүн гэдэг продактн дээр ажилламаар байна. Та нар амьдралаас тасраад байна. Яг хэрэгтэй хүнээ бэлдэж өгөхгүй байна. Хэтэрхий одоо онлайн ч юм уу те хуучин загвараараа яваад байна гэхлээр нөгөө нохоос үлээ сүүл хонхорцгоо гэдэг шиг 10 жил рүүгээ шигдэг байхгүй. Гэхдээ угаасаа тэр чинь бүр сууж чадахгүй, бичиж чадахгүй заримдаа хүүхдүүд орж иж штэ. Тэр чи арай ч бид хүн болгоод энэ чинь энэ 4 жилийн хугацаанд би 5 жилийн хугацаанд энэс хэлээ бид юм амжуулж чадахгүй юм штэ. Гэлтийг нь. Тэгэхээр сургууль дээр очиж штэ. Тэгэхээр нийгэм буруутай, боловсролын яам буруутай, ээж аа буруутай алчдаг байхгүй. Багш өөрөө бас фул ажиллаж байгаа шүү дээ. Би ястаа энэ хүүхдээ чинь ээж аваас нь илүү баг хүмүүж. Би тэгтээ яг үндсэн юмаа чи өгч чадахгүй ингээд. Тэр энэ яг хөө системийн алдаа гараад ирж байгаа байхгүй. Угаасаа л бид нар компани HR-ийн бодлого ярьж байгаа бол энд улсын хүний нөөцийн бодлогын асуудал гарч иж байгаа байхгүй. Бид нар анханасаа ямар хүнийг хүсэж байгаа нь улсад тэгээ ямар айрмыг би хүсэж байгаа. Тэгээ дараа нь тэрийг яаж бэлтгэхийн гэдэг нь цогц болохгүй юм л та. 4 жилээр дандаа өөрчлөгдчихийдэг те. Одоо энэ манай сонсогч одоо би бол 80-аад оныхан 70-аад оны сүүлийн хүмүүс аяг баах гэж бодож байна л да. Тэ 80-аад оныхан бол ер нь бол нөгөө баахан боловсролын шинжилгээг 10 жилдээ жинхэнэ золиос олсон гинт апи гээл гинт те өнжөөл янз бүрийн болсон шүү дээ. Гинт Монгол бичиг үзэл нэг. Тэгэхээр энэ өөрөө ийм системгүй явцсан учраас одоо энийг горыг одоо амсаж байгаа маа. Одоо бүр сонирхолтой арим ирж байгаа. Маш их гэптэй. Гадаад төгсөн Харвардын мэдлэгтэй нэг хөр орж ирнэ. Энтхийн бас нэг магадгүй арай тэрийг бүр гүцхэргүй юм суралтай. Тэгээ энэ хүмүүс чинь нэг дор айл болно, нэг дор баг болно. Тэгэхээр бүр толгой нь эргэн. Тэгэхээр уучлаарай энэ давалгаанд би SEO нэрийг бэлэн байгаарай гэж хүсэж байна. Гэхдээ юу байвал илүү хүнлэгээр бид нар хүн гэдэг талаас нь харах хэрэгтэй. Янз бүрийн Y, Z, янз бүрийн генерашн хуваахтай биш. Хүн болгоо юник байхгүй. 20 настай хүн болгоо ижлэн биш шүү дээ. 30 настай хүн болгоо ижлэн биш байгаа байхгүй. Тэ? Боловсрын ялгаа тэгэхээр хүн болгон юник байдлаар нь буюу татагдчихгүй байдлаар нь хараа. Ар гэрийг хараа. Ер нь юм сурах чадвартай мó үгүй дасан зогцох хүмүүсийн дунд амьдрах чадвартай мó те төлөвлөлтөн дээр анханасаа бид нар ямар хүмүүсийг авах юм бэ гэдэг дээр л анхаар жоохон суурьнд байхад одоо тодорхойлж төлөвлөлт. Тийм би өөрөө ингээд банкнд ажиллаж байсан өөрөө би банкуудын яг нөгөө HR-уудын зөвлөл дээр бас ингээд нэг хэсэг хугацаанд лид хийж явсан бүгд нэг л юм ярьж байгаа. Гэхдээ бид ерөөсөө юу яая өөр хандлагатай болъё. Заавал банк санхүүгээр мэрэгсэн хүн авахаа болъё. Зүгээр хандлага нь гайгүй бол бид нар банкныхаа мэдээллийг өстэй заагаа сургаад програмаа өгөөд ингээд сурах. Тэгвэл хилэрхий нөгөө санхүү гэдэг суртай хүмүүс чинь уян хатан биш байна. Бас нэг болж өгөхгүй байна. Гэт хүртэл явж л байсан. Гэхдээ аль нь хэрэгтэй. Санхүүгээр мэрэгшээ сурсан ч хүн хэрэгтэй. Тэ суур хаан явтаж хүн хэрэгтэй байгаа байхгүй. За окей. Тэгэхээр хэдүүл жоохон халиад ярьчлаа нөгөө сурах тал дээр нэг ярьчлаа. Тэгэхээр нөгөө эхлээд нөгөө оронтоо төлөвлөөд түүнийгээ бүрдүүлэлт сонгон шалгаруулалт гэдэг нэг юм байна шүү дээ тий функц эхэлж байгаа тий. Тэгэхээр тэрэн дээрээ эргээд нэг буцаад ярьцгаая тий. Тэгэхээр зол болоор захирлаа та ер нь сонгон шалгаруулалт төлөвлөлтийг ер нь яаж хийдэг? Экспириенсээр хуваалцаач гэж тий.
Тэр яг хоёр янз юм байгаа юм л да. Нэг нь болохоор сайнаас агуу твшгүүд төр гардаг. Тэр нь болохоор зөв хүмүүсээ автобусандаа суулгачаа дараа нь хаашаа явахаа яригддаг те. Тэгэхээр SEO-гийн хувьд бол өөрөө хамгийн ойр ажиллах одоо C-suite буюу те хамгийн аль бэлтгэс нэгжүүдэд удирдах хүмүүсээ бүрдүүлэхээр бүр ингэж өөрөө гар бие оролцдог. Тэгээ өөрөө таньдаг мэддэг хүмүүсээ юм уу те. Эсвэл хүнээр ингэж баталнаад ингэж олдог нэг юм арга байгаа даа те. А би бол өмнө өөрөө бол ингэж явсан. Ер нь бол зорилгоо гаргаад тэрэндээ хамааралтай хүний нөөцийг төлөвлөж ингэж хөвчлэн бол явдаг. Гэхдээ би ч өөрөө одоо 200 ч хүн удирдлаа тий стартап дээр ч байсан. Энэ дээр бол амар том ялгаа байд юм билээ л дээ. Том компанид бол маш сайн хүнийг нь бол толгойд нь тавихын тулд одоо маш сайн мэрэгсэн өндөр цалинтай тэр хүнийг олох хэрэгтэй болдог. Стартапын хувьд бол нэг хүнээс олон зүйл гардаг тэр хүн хүчийг хийсэн зүгээр. Яагаад вэ гэхээр одоо стартапын хувьд бол жишээ нь гинтл том компани шиг тий сарын 50 сая 100 сая юм уу ингээд за дундаж компани шиг юм зардал гаргаад явах амар боломжгүй байдаг тий. Нэг хүн болгоны ард энэ хүн хэрэгтэй ажил хийж гэнэ үгүй юу? Энэ хүний хийж байгаа зүйл манай бизнес модель хамаатай гэдэг үгээр маш их зүйл бодох хэрэгтэй болохоор ингээд жижигнэр хөдөлж яваад магадгүй за яг л энийг бид нэр хийх юм байна гэдэг дээрээ юм өргөтгөл хийсэн илүү зүгээр байгаад. Тэгэхээр яг энэ стартап дээр орж ирээд энийг маш сайн ойлгоод байгаа байхгүй. За яг сая хэдүүлээ зол бодрол маань юу ярьлаа л да нөгөө төлөвлөөд түндээ тохирсон хүнээ бүрдүүлэх тал дээр илүү анхаардаг гэж те ямар орчинд байгаа. Тэгэхээр за мэдээж яг төлөвлөлчлөө. Төлөвлөсний дараа бол нөгөө хүнээ таньж авах гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр таньж авах дээр хэдүүлээ жоохон ярилцъя. Тэгэхээр хүн таних энэ ямар арга байна? Таньжсэн одоо кейсүүд юу вэ? Яг буруу бодож иж магадгүй те. Гэхдээ бас таних дээр ингээд хүн бүхэн л өөр гэсэн нэг аргууд байдаг юм шиг байна те. Би бол өөрийгөө бас хүн таних тийм одоо ур чадвартай гэж нөгөө. Гэхдээ одоо хүний нөөц мэрэгжлийн хүмүүстэй сууж байгаа тэр нөгөө мэрэгжлийн тест сэтгэл зүй IQ-гийн шалгаж авдаг мөртлөө ингээд ямарсан нэг ярилцаа суухад нэг мэдэрчдэг те нэг юм бас нэг түлхүүр асуултууд байна те. За нэг ингээд асууж нэг тийм асуумаар асуултыг нийлүүлэх гэдэг шүү дээ. Яг би жоохон орооцолсон хүнд асуулт асуудаг те. Тэгээд тэрний ингээд нэг логик нь гаргаад хариулсан надад айгу. За ямарсан энэ бол нэг юм тархин ажилт юм байна гэх те. Тэгээд нөгөө хувийн амьдралыг айгу асуудаг. Тэгээ хүн би тэгж ярьдаг байхгүй. Хувийн амьдралаа шийдэж чадсан хүн бол ер нь тодорхой доктор шууршлаа хариуцлагатай ажил чаднаа. Ер нь хувийн амьдралаа шийдэж чадаагүй хүн бол бас ингээд эргэлзээтэй шүү дээ. Нөгөө биесад гэрээсад өргөө гих мэтлэн нэг иймэрхүү асуултуудаараа нөгөө хүнийг таних тал дээр нь те ур чадварыг бол арай өөр тестээр авна шүү дээ. Тэгж таних чадвар сайтай л гэж ойлгодог шүү дээ. Нэг тийм шаардсан түүхээс байхгүй буруу таниад те. Би лавга захирлыг тэгж бодож байна л да. Тэгээ таниад байгаа нэг юм зүм чим шиг нэг юм байна шүү дээ. Хүний нэг хараад нэг мэдрээд байна шүү дээ. Даавраг энэ ч юм уу юу гэж юм мэдрээд. Энийг бол яг бид нар бол шинжлэх ухааны хэлээр бол EQ сайтай л хүн гэдэг юм л да. Хүнийг мэдрээд байна шүү дээ. Тэгээ бас эргээд тэргээд таниад байна. Тэгээ өөрөө би бас энэ хүнтэй холбоотой юу мэдрээд байгаагаас мэдээд байна. Хүнийг ойлгодог мөртлөө өөрийгөө бас ойлгохгүй хүмүүс байдаг шүү дээ. Яг яагаад байгаагаа мэдгүй. Тэгэхээр та бол айгуу тийм IQ-г ашиглаад хүмүүстэй харилцаад байна л да тий. Зарим хүмүүс бол айгуу IQ-г ажилладаг. За энэ хоёр нь өмнөх амьдралын замдлыг нэг хараадах да. Анкетын нэг уншаадах да. Юу явж ирсэн түүхүүдийг яриулж байгаа. Тэндээс нэг юм кино шиг дүргэлж байгаа. За ер нь ийм магадaltaй цаашид ингэж ажиллаж магадгүй ийм эрсдэлний юм байна тийм ажиллах магадлал тийм байх гарах магадлал тийм ингээд тооцоолоод түн шинжилгээгээд шийдвэр гаргадаг хүмүүс байна. Та бол яг мэдрэмжэн дээрээ суурилж илүү юу гадаг. Тэгээд яг дийлэнхтэй амьдрал дээр мэдрэмжээ аягуулсан хөгжүүлж чагнаж чадсан хүмүүс илүү зөв байдаг. Магадаа тоогоороо гэх юм уу да амгаа байдаг. IQ бас алддаг. Тэн дээрээс хүнийг мэдрээгүй, зарим нэг нюансуудыг харгалзаагүй байдаг. Аль аль нь чухал шүү. Гэтэ одоохондоо бол IQ-гаас илүү EQ бол жоохон нөгөө тулгаан дээр бол жоохон дийлээд байгаа. 25-75-ийн харьцаатай ер нь бол яваад байгаа шүү дээ. Ягаад IQ-гийн урд EQ байгаа гэсэн чинь хүн ихлээд сэтгэл хөдлөлч дараа нь боддог гэх тээ. Мэдрэмжээ антай ингээд яриад байгаа. Тэрүүгээрээ их хөтлөгдөж явдаг. Яг үнэ. Би бол хүн авахтаа ер нь их муу та. Энэ бол ингээд ялангуяа ингээд асуултаа тий бид нар чи ISO хэрэгжүүлээ тэрнийхэн дагуу асуулт бүх анкет болсон. Тэгэл товчхон гүйлгэж хараад яг тэр хүний дотор орж ярилцахыг л илүү хичээдэг. Ажил дээр авсан дээр бол дийлэгтэй алддаг. Сүүлдээ бол ер нь HR-ийн хүмүүстэй найдаа тий. Миний хүмүүс юм байгаа учраас та өөрөө мэдээд ингээд авчихаа гэдэг. Энэ дээр илүү. Би өөрөө багийн хүмүүс төр бол илүү удаан ажилласан хүмүүстэй харин жинхэнэ нөгөө таньж чаддаг тий. Тэрүүгээрээ л илүү тийм баг байхыг хүсдэг. Тэр удаан ажиллахаараа би хүнийг илүү таньдаг л гэж боддог шээ. Тэгэхээр бол HR-ийнхандаа би бол хүн авах ажлыг бол шууд тэр нь л даатгахчихдээ. Тий.
Би бол их мэдрэмжтэй хүн байх хэрэгтэй байна да. тэгэхээр та бол нэг сул талаа нөхөж хамгийн түрүүнд ичээрийн хүнийг авд юм биш үү те. Яг зөв. Жохоо айгуу чухал зүйл хэллээ. Бид нар бүх юмд бас төгс байх боломжгүй. Тэгэхээр би чаддаг юмаа чаддгүй өөр хинээр хийх хэрэгтэй. Чаддгүй юм маань өөр хинээр хийх хэрэгтэй. А тэр маань л нөгөө энэ яа гэдэг шиг те арга билээ. Би магадгүй толгоогоо илүүсэн ажилладаг бол миний илүү харилцааны юмыг өөр хинээр хий. Би айгуу мундаг санаа гаргачаад бас ярьж сайн ойлгож чаддгүй. Ингээд би ойлгочод байхад та нараас ойлгохгүй ингээ уурлаад идэх хүмүүс байдаг шүү дээ тий. Тэгвэл яг нь тэрийг орчуулж чаддаг хүмүүс бас байж болно шүү дээ тий. Тэгэхээр ингээд харилцан байж байна. Эсвэл би яг ингээд гоё бас яг гоё сэтгэхгүй. Тэгтээ айгүй гоё мэдрээд идэг гэж бодож шүү. Тэгвэл миний партнер гоё сэтгэж чадчих болно шүү дээ. Бас чинь санаа гаргадаг тий. Миний хувьд бол юу яадаг? Золкотой адилхан хүн тань чаддгүй. Тийм лавгатай адилхан тийм IQ сайтай биш. Тэгээ янз бүрийн арга техникүүдийг бас хэрэглэх гээд үзээд бардгаа. Тэгээд сонгож шалралт аягүй олон арга техникүүдийг судалж ирсэн. Тэгээд тэн дээрээс би нэг топ грейдинг гэдэг аргачлалыг нэлээд өөрийн болох гэж хичээгээд. Тэр нь юу гэхээр ерөөсөө дор хаяж тэр хүнтэй минимумдаа 2 цаг ярилцах гэдэг. Яг хөө нэг юм ярихгүй ч гэсэн би нэг хүний нөөцөөрөө дамжуулаад шорт листэнд орсон нэгээс 2 хүнтэй 2 цаг хамт байхыг хичээдэг. Тэгээ хамт байхдаа ерөнхийдөө жоохон оройн цаг маглоо тавьчихсан. Би нэг 5 цаг маглоо уулзалтаа тавиад тэгээ ер нь жоохон яриад нийлэхээр хоёулаа гарч кофе уух юм уу гэдэг бас арай үргэлжлүүлдэг. Тэгэхээр ярилцлагандаа илүү цаг гаргаж иж илүү тэр хүнийг мэддэг гэсэн үг. Тийм ягаад тэгэхээр нэг богино хугацаанд тань чаддгүй учраас би илүү удаан хугацаанд хамт байхыг хичээдэг гэсэн. Та хоёр тэгвэл ижил юу нэ байсан. Би бол бүр ингээд анханасаа л хаалттай юм уу эсвэл нэг юм одоо юу гэдгийг одоо аавра тарахгүй гэх юм уу. Тэр нэг юм бүр ягаж харьцахгүй бүр ингээд айгүй тийм Би таныг аягүй сайн хойдоо жоо ойрлцсон шиг байна шүү дээ. Би таныг юу гэж тайлбарлаж байгаа нүглээ. Ерөнхийдөө хүн бие хилэмжийг хамгийн түрүү уншдаг. Бид нар чинь бас дийлийнх нь бараг 90% нь бие хилэмжээр л илэрхийлж байгаа. Одоо бид гурав ч гэсэндээ яг ярианы агуулга одоо нэг 70% хүртэл хамгийн ихтэй 10% хүртэл нөлөөлж байгаа байхгүй манай сонсогчдод. А 90% нь бидний дуу хоолойны өнгө тэр инээд яаж байгаа те илэрхийлж байгаа тэр байдал ч юм уу урд ярьж байгаа удаан ярьж байгаа те чанга удаа энэс аяг хамаарж байгаа. Тэгэхээр та нөгөө инстинктээрээ хараад байгаа байхгүй юу? Худлаа яриад энэ үнэн яриудыг чек хийгээд уншаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ чадвар бидэд угаасаа хөгжчихсэн байдаг. А логик сэтгэлтэй хүмүүс маань болохоор яг аргументээр болгох гэдэг. Факт олж сонсох гээд байдаг. Тэр нэг нарийн тэр бичил биеийн нүүрний булчин мулчин те тэр харц марцыг бол нэг анзаарахгүй байгаа даа шүү дээ. Илүү тийм логик тэр яг суурилж яадаг тийм. Тэгэхээр ерөнхийдөө сонгож шалтын аргуудаа бид ярьж байгаа шүү дээ. Ямар аргууд айгу зүгээр ээ нөө гэд. Тэгээд тэн дээр бол интервью дээр body language айгу самшаа сурчхад ер нь гэмгүү. Яалтчгүй ам нь гоё юм яриад байгаа ч гэсэн нүд нь худлаа ярьж чаддаггүй. Хөмсг нь худлаа ярьж чаддаггүй. За ялангуяа нөгөө дахинд юу олдог вэ гэхэлэр ингээд хүн бантаж ичээд те худлаа ярихлаарэ нөгөө эдисүүд ингээд биеийн гадаргуу дээр эдис ингээд бужигнаад идэг. Тэгээ тэр нөгөө ингээд тайвшрах хэрэгтэй болдог. Зарим хүний ард ерөөсө чихний ард дурлал бужигнаа авчдаг юм шиг байна. Тэгэл ингээд чихээ маажаал те үсээ маажаал эсвэл гар марнаа загтандаг ч юм ингээд өөр илүү дутуу хөдөлгөөн хийгээд эхэлдэг. Тэгэл тэр нэг анзаардаг. Эсвэл хөл мөл нь хөдөлдөг ч юм уу яадаг ч юм те. Энээс нь анзаарч болно. Би бол одоо ингээд ичаарууд маань барахтаа бас нэг хийдэггүй нэг арга байгаа. Гэтэ гадныхаа аягүй сайн хийгээд эсээ бичүүлэг. Тийм. Тэр нэгэн тийм урт хугацааны бид нар ингээ харилцах үнэ авалж байгаа бол эсээ бичүүл. Мэдээж монголчууд яг маасаар бол яг эсээ бичиж бол сураагүй нүнэ. Гэхдээ тэр хүн чинь бодож байгаа юм бичдэг байхгүй. Тэрийг заавал нөгөө кириллээр бичтэй, гараараа бич юу ямар аргаар чаддаг байсан тэр арганд бичвэл. Одоо сүүлийн үед эсийг бол дандаа латин хэсгэр хүмүүс бичиж байгаа. Сурцсан, мессеж бичээ сурчаач хамаагүй. Ямар хэллэр нь бичих гэнэ. Асуултаа бид нар зөв асуугаад тэндээс агуулга нь олж харах хэрэгтэй. Тэ? За жишээлбэл юу гэдэг нь бид нар аяг тэгж асуудаг л да. Таны амьдралдаа гаргасан 3 амжилт юу гэж гэдэг юм. Тэнгүүд тэр хүн ерөөхдөө хандлага нь ямар вэ гэдэг чинь амжилтыг юу гэж ойлгоод байгаа? Мөнгө гэж ойлгоод байгаа юм уу? Гэр бүлтэй болсныгоо хэлээд байгаа юм уу? Тэ? Сургууль соёл төгснөгийн амжилт гэдэг юм уу? Олимпиад төгснөгийн амжилт гэдэг юм. Гэтэл сургууль соёлд төгсөх, олимпиад орох, гэр бүлтэй болох ч угаасаа хүний үндсэн баг хэрэгцээ шүү дээ. Тэр чинь их амжилтсаад байх баг юм байхгүй байгаа. Гэтэл тэр дундаас би ийм хэцүү ямиг баг болгож гаргаад тэр жижигхэн төсөл нэг жижигхэн уралдаан байж болно. Тэгэхээр тэндээс нэг юм лид хийсэн байна шүү дээ. Тэндээс би нэг өөрийгөө олж харсан байна. Эсвэл би тэ хэцүү байгаа хүмүүсийг хараад нэг жоох ийм өрнүүлсэн юм ангийнхнаасаа 100 төгрөг төгсүүлээд ингэсэн юм. Тэрийг амжилт гэж харж байна. Тэгэд эндээс бид нар агуулгыг аягүйсан хаалж харах хэрэгтэй. Тэ. Хамгийн гоё арга юу шүү. Таны ойрын ирээдүйн 5 жилийн зорилго. Яг үнэ. Тэр асуудаг юм чи бичиж явахтай хүн боддог. Хүн ихэнхдээ ер нь боддгоо юм бэлээ. Бичиж явахтай боддог. Тэгээ бодуулчаад ороод ирэхлээр би хаана ороод ирж байгаагаа
жоохон бэлдээд ирж байгаа байхгүй. Ихэнхдээ ярьсан хүмүүс аюу бэлтгэлгүй орж ирдэ шүү дээ тий. Тэгэхээр жоохон бодуулаад айл газар орж ирэх гэж байгаа лээ. Ямар хүнтэй уулзах гэж байгаа лээ гэдэг жоохон чек хийгээд бичээд ороод ирэхдээ хүн ярьсан бэлэн болсон байдаг. Тэгэхээр эсээ бичүүл сургаач ээ, эсээ уншиж сураач ээ гэж бас хүмүүстэй энийг амар өөр хүмүүс арга хэлэх бай. за Би тэгээд удаан ярьцлага хийснийхэн дараа буцаагаад HR-тайгаа уулзуулдаг. Тэгээд тантай ярьцлага хийсэн хүн танд таалагдав гэдэг өөрийнх нь талаар судалгаа авахулдаг. Тэгэхээр хэрвээ тэр хүн намайг таалсан бол бид хоёр хамтарч ажиллахад согтцдог. Магадгүй би 2-3 цаг ажилла хамт байгаа тэр хүн таалагдаагүй гэж болдог. тэр фидбек аваад байж тэр хүнээс бас тий. Би бол тэрийг аягуулсан ашигладаг. Эндээс сони асуулт шүү тий. Нөгөө юу гэхээр яг компанид хэрэгтэй хүн захирал заавал нийцэх шаардлагатай юу юу? Тий. Таалагдах хэрэгтэй юу юм. Тий, яг таалагдах гэдэг нь бол биш нөгөө нийцлийг хараад байна шүү дээ тий. Баг болж чадах уу гэдгийг хараад байна. Тэгэхээр би үнийг бол чавхаатай санал байна. Чухал. Ягаад гэвэл чадвартай хүмүүс зөндөл байгаа. Гэхдээ ингээ баг болж чадахгүй хоорондоо нийцэхгүй бол тэгтээ тэр гүйцэтгэх захирал өөрөө манлайлал үзүүлж байгаа учраас тэр манлайлал тодорхой төвшөнд одоо амжилтанд хүрэхэд ойлголцол хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тэрнийг үл тестэлж байгаа ихний сайн тест гэж харж байна. Гэхдээ би зөвхөн шийдвэр хүн авахтай шийдвэр гаргахдаа зөвхөн өөрийнхөө шууд удирдлагын хэл яаж тэ. Миний удирдлагын хүн өөрийнхөө удирдлагад ажиллах хүн л авдаг. Тэр хүн өөрийнхөө багаа өөрөө л бүрдүүл тэрэнд нь бид нэр ордгоо бид нар өөрийнхөө орхон дээр бид нөгөө хүний нөөцийн ажил авахтай холбоотой нэг сонирхолтой зүйл уншиж ирсэн. SEO хүн хүнтэй ярилцахтаа ажилд авах гэж хүнтэй ярилцахтаа 1 минут нь тухайн хүний ирээдүйн 14 хоног ажиллахтаа тэнцдэг. Юу гэхээр бид нар маш богино хугацаанд ярьцлага хийгээд тэр хүнийг таньж чадаагүй болоод маш урт хугацааны юм алддаг ч гэдэг юм те. Тэгэхээр магадгүй маш урт хугацаанд явах тэр партнерээ тэр ярьцлагаас олж авдаг. Тэгэхээр ер нь бол ажилд авахтаа удаа хурдаа хаалгаддаг ш те. Тэгэхээр тэр бас их чухал баримтлах хэрэгтэй дүрм юм болов. Яг үнэ. Тэгэхээр өөрөөр хэлбэл сонгон шалгалтаар бид нар ашиглах өгөх хэрэгтэй. Цаг гаргах хэрэгтэй. Шаардлагатай бол өөртөө бид нар мэдлэгээ тэлэх хэрэгтэй. Тэгээ хүнээс зөв асуугаад хүн таних хүртэл бас хуцаа зарцуул. Харин дараа нь тэр чинь урт хугацааны чинь партнерийн асуудлыг шийдэж чинь тий. Ер нь бол манайхны аюух яар ууштай удирдлагууд газ 5 хүн аваадах. Газ 10 хүн аваадах гэл нэг дэлгүүрээс нэг бараа авч байгаа юм шиг хаадаг тий. Гэтэл тэрний чинь хугацаа зар тавиад олох процесс чинь аюух байдаг шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр бол 100% санал нэг юм. Хинтээ буруу хүн аваад тэрнтэйгээ цаг алдна гэдэг чинь бол өстой амар харамсалтай. Энэ дээрс яг нөгөө түрүү жахагийн намайг анх танилцаар коп гэдэг асуудал гарч иж байгаа байхгүй. Эргээ зардалтай ажилтан болж байгаа. Бид нар зөв хүнээ аваагүй бол тэгэл таниал тэр хүн чинь манай хүний компани хүн болох гэсээр идэл 2-3 сар болоод ингэсээр идэл бид тэр цол зардлаад гарч байгаа байхгүй. Тэгээ бидний тооцооллоор 4 хүний нэг нь коп гэж гарч ирсэн. Тэгэхээр одоо бид нар нөгөө мөнгөө хэмнэх гээл те нөгөө туулын голыг додож байх хүн болсон чинь хүн буруу хүндээ мөнгө хөргөж ирсэн биш. Судалгаан дээрээс харчихсан байхгүй. Нэг хүнийг аваад бүтээмж гаргаж эхлэхэд 6 сар зарцуулдаг тий. Тэгэхээр 6 сарын дотор тэр хүү явцсан бол шууд зардал гэж үз. Ер нь бол тийм зарчим багтах. Тэгэхээр тэр value-г л авчрах хүнэл олох хэрэгтэй шүү дээ. Би бас нөгөө яадаг нэг арга байна тий. Би ер нь бол хариуцлагын албан тушаал дээр заавал юу авдаг хамтаа ажиллаж байсан хүмүүсээс нь тодорхойлт авахгүйгээр ярьж юм. Гэтэ яаж хийж байгаа л таньдаг хүн олддог юм. Яаж хийж байгаа л тэр үнийг ер нь тэр нөхөр ямар уу тэр хин үү энэ үү гэж ер нь. Резюме аюул чухал. Референс аюул чухал. Тэр манад байдгүй учраас тэгээ хүмүүс хаалгаас авч гараад дараагийн өөр газар руу ороод идэх те. Тэгэл бас тэнд коп болоод айлыг хохирогоо яваад идэг. Гэж олон хүнээс их олон хүн их олон асуужсэн байхаа. Гэтэ гүйцэтгэх захирал хүний хамгийн сайн эзэмших ёстой хүний зур чадвар бол референс авч сурах гэдэг би бодсон чинь. Хүмүүс нөгөө референс авч чаддгүй юм байлээ л те. Монголчууд ялангуяа ингэж хариулдаг те. Энэ хүн хэрвээ ерөнхий асуулт тий. Яг би золкоос нэг удаа асуухад золко яг тодорхой хариулж ирсэн. Гэхдээ энэ хүн хэрвээ гэхэд дийлэх тохиолдолд хүмүүс ер нь гайгүй шүү дээ гэж хэлдэг. Тэгээ ер нь гайгүй гэдэг чинь бас ямар хэмжүүрийг мэдэхгүй. 70 60 мэдэхгүй. Тэгэхээр тэрийг бас асуух хэрэгтэй. Ер нь асуулт асуух нэлээд тактикуд байгаа. Тэрийг хүмүүс интернетээс уншаад тэр асуултыг асуучнаас тий. Ааха. За хүмүүсээ авчлаа. Хэрхэн өр бүтээлтэй ажиллах вэ? Авчлаа тийм ээ лээ. Окей, ер нь яг хоо тогтоон барихт ч нөгөө нэг гараа сайн бол барай сайн гэж нөгөө тогтоон барих нөгөө дадлгажуулах хөтөлбөр гэдэг байгаа тийм. Ер нь хүн эхлээд нөгөө нэг тасцсан газраас ирэх явахд ургүй байдгийг мэнэж бодсон. Тэгэхээр нөгөө ер нь нөгөө тогтоон барилтын хамгийн ихний зүйл бол
дадлагжуулах хөтөлбөр. Дадлагжуулах хөтөлбөрөө хүнд яаж хийх гэж байгаас шалтгаалсан өөр өөрийн тактикуд байх шиг байгаа. За миний хувьд бол өөрийнхөө би зүгээр онл ярихаас өмнө өөрийн практик кейсээ хуваалцъя гэж бодож байна. Би хамгийн түрүүнд нөгөө хүндээ хамт ажиллах хүмүүсийн зан арын шингуудыг ярьж өгдөө. За одоо би дөрөв дээр нэг хүн одоо ороод ирлээ гэх юм бол за инх жаргалын дуртай юм энэ шүү, дургүй юм энэ шүү, ажлынх нь арга барил нь шүү. Зол бадралынх энэ шүү, юм шүү. Чи зол бадралтай ингэж л ажиллаж болохгүй, ингэж л ажиллах ёстой шүү гэд энийг гэж ярьдаг. Ер нь аргын зааж өгдөг. А дийлэх тохиолдолд ингээд нөгөө дадлагч хөтөлбөрийн одоо програмууд юу байдаг вэ гэхээр компани алсын хараа, vision, mission гэдэг айгу том юм яриад байдаг. Тэгэхээр хинтээ ажиллахыг хэлээд өгчтэй. Би бол хинтээ ямар арга барилаар ажиллах нь хэлж өгдөг. Маш их сонирхолтой юм байна тий. Та бол яг ингээд логик тавруулдаг, яг аргумент тавруулдаг, яг дизайнтай хүн байгаа байхгүй тий. Одоо бид нар шиг хүмүүс юу хийдэг вэ гэхээр бид нар чинь бас аюултай ориентац хөтөлбөрүүд дээр ордог. Яг минимум тэр нэг мэдээлэл бол байх хэрэгтэй. Хүн тодорхой мэдчихэж хаана орж байгаа, юу хийж байгаа мэдчихэж яадаг. Нөгөөдөл нь амьдаар өөрөө харилцаж тэр хүмүүсийг мэдэх боломжоор нь хангадаг. Хүн өөрийнхөө туршлагаар олж мэдсэн юмгаа үнэн гэж үздэг. Тий. Хүн хэлэхээр яг ерөөхдөө тийм тий. Гэтэл хүний яриаг сонсоод 100% хэдэж хүлээж авдаггүй. Тэгэхээр өөрөө харилцаад үзэх. Тэгэхээр өөрөө харилцах боломжууд янз янзын аргаар, сургалтын аргаар байна уу, хоорондоо ярилцах арга байна уу гэсэн ярьсан шүү дээ. Engagement-ийн аргаар танилцуулж хийж болно. Тэгээ ямар ч байсан тодорхой хэмжээр хүмүүсийг хооронд нь харилцуулах хэрэгтэй. Бие биений дагалт болдог гэсэн үү, хамт юмд явуулдаг гэсэн үү, жижиг ажил томилдог гэсэн үү, тий. Ямар ч байсан тэр хүмүүсийг амьд харилцаанд оруулах хэрэгтэй. Танд яг зүгээр ерөнхийд юм чиглэлээс мэдээлэл өгчөөс их сонирхолтой юм байна л да. Гэтэл таны тэр чин тийм хүн шүү гэж бодвол хүн чинь нөгөө хоримтгаа шүү дээ. Жохоо өөрчлөгдсөн байл яа таны мэддгээс тий. Бас жижиг миний эрсдэл байна тий. Бага. Тэгэхээр хамгийн түрүүнд өөрийнх нь дургүй юм хэлдэг. Би тийм юм дургүй, ийм юм хүлэн зөвшөөрдгөө. Ийм юмд би дуртай байдаг. Өөрийнх нь дуртай болон дургүй зүйлээ хэлдэг тий. Сонирхолтой арга байна тий. Ийм нууц аргуудаас хаваалцдаг хөө лавга. Би шинэ авсан хүн яг тэр чинь миний л юу ш тарга барил те. Ерөөхдөө шинэ хүмүүсийг аяг хөмөрдөг баг дотроо. Шинэ уур амьсгал оруулж ирэх гэж байгаа учраас юм уу эсвэл хүнээс хүлээлттэй. Хоёрдугаарт нь айгүй хэтгэл хүлээлгчдэг анханаас нь. Тэгтээ тийм их чиглүүлдэггүй. Тэгээ ингээд нөгөө үр дүнг хардаг дараагийн шатанд. Тэгэхээр ингээд юм нь бол миний л арга шүү дээ. Гайгүй хүн бол ингээд survive хийгээд тэр дотроосоо ингээд санаачлаг гаргаад ингээд амьдрах чадвар нь тодорхойлогдоод ингээд гараал ирдэг. Зүгээр ингээд чиглүүл түлээгээл ингээл анханасаа л зорилгоо хэлцдэг. Чи чамаг ийм албан тушаал дээр ийм үр дүнтэйгээр ийм зүйл хүлээж байгаа. Ингээ орчихлоор хүний санаачлах айгүй чухал гэж хардаг. Тэгэхээр нэг тийм айхтар чиглүүлэг бол өгдөггүй юм байна. Би бол ер нь сайн чиглүүлж төхөйг бодсон шүү дээ. Эхний ялангуяа нэг 7 хоног ч юм уу тэр үнд нөгөө бид нар шинэ ангид шилжээд ороход ямар хэцүү байдаг вэ? Яг тийм ковидэр яаж тийм пассворд те хажуудлын хүн, зүүн талын хүн ер нь би яах гэж сууж байгаа гэдэг байдлаа. Тэгэхээр эхний 7 хоног бол маш сайн чиглүүлээд өхийг боддог. Тэгэл болох өдөр болго асуугаад яаж юм болж байгаа зүйл байна ойлгохгүй зүйл нь тэгж оролдог. Тэгээд тэрнээс хоошоо бол ердөөсөө тэгээд 7 хоногийн дараагаас бол ер нь орхиж эхэлнэ. Одоо нэг өөрийнх нь чадрыг харж эхэлж шээ. Тэгэхгүй чиглүүлээгүй ээжэж тэгээ за энэ нөхөр одоо яах нь харъя гэж суугаад иж болохгүй гэж боддог. Би хөргөл дээр байхдаа ч гэсэн ориентейшн тренинг бүх хүмүүстэй 7 хоногт нэг удаа би өөрөө хийдэг байсан байхгүй. Барилгач нь ч бай, туслагч бай те одоо захиралч бай тэрийг өөрөө бүгдийг хийдэг байсан. Тэгэхээр тэр хүмүүс ингэж харж ойлгож яваад өөрөө чиглүү. Тэгээ нөгөө талдаа албаны дараагаас асуу. Албаны дараагч хариулж мэдэхгүй бол надаас асуу те. Би бол нээлттэй шүүгээд ингэ явчихдаг. Энэ дээр бас тэр болгоо хэрэгэлдэггүй нэг аргыг бас хуваалцъя гэж бодож байна л да. Голомт дээр байхдаа бид нэг бади гэдэг хөтөлбөр бас хэрэгжүүлж ирсэн. Бади маань болохоор яг дөнгөж орж ирсэн нөгөө шинэко маань бас юугаач мэдгүй хас наад захын одоо ингээл ажлын үнэлгээ авахсгаал авахлаа тий. Тэгэхээр бади бэлдээд бади маань 3 сарын тодорхой хэмжээгээр цалинтай ажиллана. Бади маань бас бүх хүн байхгүй. Удаал ажилласан биш. Ялангуяа бас нэг жоохон хүн тусалчих юмсан, тэгчхэмсэн гэдэг нэг жоохон мэдрэмжтэй тийм хүмүүсээ бид нар томилж байгаа. Тэгээ тэр тусгай ажилтан маань яг хөөөр дагалдуулаад жижиг сажиг таны хэлдэг дээр 7 хоногийн чинь ориентацийг өгчөж байгаа. Ишээ ордог шүү. Манай энэ өдөр хоолоо идэг үлийн гिचээрээ манай тэр энэнийг явуул чи тэр албаны гिचээс ингээд тэр хүнтэй ярьчаараач гэдэг юм уу те. Тэгээд наад захын бид нар нөгөө гарын авлага байгаа ч гэсэн уншаад ойлгохгүй хэрэгжилдэг юмнуудын бади гэдэг. Эргээд манайхны хамгийн их юм чиглүүлэгч гаргаж өгчөөд эргээд фидбэкийн зөвхөн хинээс авааддаг. Нөгөө нэг сурж байгаа хүнээс асуудаг. За чи 3 сарын хугацаанд юу хийв тайлангаа тавь. Гэхдээ нөгөөдг нь өөргөө 3 сар юу ойлгож үзснэ хэлдэг. Нөгөө хүнээсээ хариулах болоод нөгөө баажигаас нөгөө чиглүүлж онс. За чи юу хий? Чи юу зөвлөсөн? Яасан ийсэн гэ. Тэр бас хариуцлах хэрэгтэй.
Тийм. Тэгхийн бол аяг үр дүнтэй байдаг тий. Тэгэхээр чиглүүлж байгаа хүндээ бас тодорхой хэмжээ. Гэхдээ бас урамшуулалттай хүний цаг завыг үрж штэ. Тэгэхээр тодорхой хэмжээг бас урамшуулал олгочих юм бол аяг үр дүнтэй байт юм билээ. Би яг наар гэж хэрэгжилүүлсэн бас аягүй амжилттай байсан. Тэрний үгээр нөө манай хуучин ажилч нөө аягүй ур чадвартай ойдлчин шалгаруулж авдаг. Тэгээ аягүй ховор. Тэнгүүд нөгөө нийтлэг олон жил ажилласан доктор сургалтад ажилласан хүмүүс чи айл болохоор шинэ хүмүүсийг гадуурхдаг. Нэг ер нь ороод ирэхэд ер нь яаж хийж байгаа л нэг юм өөр нь шантраалгаал нэг гарахыг боддог байсан тий. Тэнгүүд нь яг энэ багшийн хөтөлбөрөөр хэрэгжүүлсэн байхгүй дадлагжуулах хөтөлбөр. Тэгээд нэг ойдлчин сайн ойдлчин жилдээ нэг 4 шавь төрүүлэх хэрэгтэй гэдэг. Тэгээд шинээр орж иж байгаа нь өөрөө санал болгож болно. Эсвэл компаниас орж ирсэн хүнийг ингээд шууд хуваарлаа өгчдөг. Тэгээд жинхэлсэн нөө шавь жинхлээд компани жинхлээд ирэх юм бол цалин дээр нөгөө нэмэгдэл өгдөг. Тэгсэн чинь айгүй тийм нөхөө айгүй сайн өгж эхэлж байгаа байхгүй хүмүүс нөгөө өөрийнхөө туршлагыг өгж эхэлж байгаа шавь төрүүлэхийн төлөө өрсөлдөж эхэлж байгаа ч гэдэг юм уу айгүй сайн байсан. Яг л энэ аргыг хэрэгэлсэн юм байна те. Тэр ингээд та нар анзаарч байна сонгож шалгаруулагч тэр энтас дээр тийм оролцоотой байх тусмал хүмүүс айгүй их тийм сэтгэл зүрхээ өөрийнхөө нэг юм өгөөд нь ш нэг энерги ч юм уу бодлоо ч юм уу те. Тэр энэ оролцоог хангасан юмнууд дээр айгүй ажиллах хэрэгтэй юм байна л те. Тэгвэл сая бид нар ерөнхийдөө нь ориентейшн дадлагч талаас нь л ярьчлаа. Одоо жоох удацсан тохиолдол нь яах вэ? Хүмүүс чинь ингээл юу яддаг шүү дээ. Жохон 1 жил, 2 жил болоод нэг ажлын байран дээр уудчлаа, биел бүгдийг чаддаг болчлоо. Одоо биел номер 1 шүү гэдэг. Ингээд нэг хандлага гараад ирдэг тий. Энэ тохиолдолд ашигладаг ямар техникүүд байна гэж тий. Одоо ажилласан хүмүүс шинэ хүмүүс биш байх нь шүү. Шинэ хүмүүс биш тий. Жохоо уйдцсан маягтай болж ирэх гэдэг шүү дээ. Тэгээ яг ер нь бол зөвхөн том компани бас жижиг компани хоёр жохоо ялгаатай байж магадгүй юм байна. Том компани дээр бол мэдээж нөгөө шатлал энэ төр аюух юм тодорхой, 15 тодорхой. Тэгэл бүхнийг л ап хийгээд ийн гэж бол байхгүй шүү дээ. Нөгөө өөр зэрэгэлдээ ижил албан тушаал. Гэтэ өөр шал өөр ажил хийлгэж болж байгаа. Одоо нэг маркетинг нэг бүр хаашаа борлуулалтын дээр борлуулалтын үнийг өөрчлөх дээр ч гэдэг юм. Ингэж бас сойлт хийж бас бодож сонголтуудыг өгч болж байгаа юм тий. Хоёрдугаарт бас нөгөө юу яадаг. Одоо яг ингээ ур чадрын шатлыг харахаар чинь бид нар бас яг цэнгэлийн манлаад хүрээгүй мөртлөө болчлог айгу андарцсан байдаг. Хүн дөнгөж эхлээд бол суралцагч байдаг, дадлагчдаг, мэрэгчлэн болдог. Тэгээд эксперт болдог. Просто хаанаас нь жасан нүдэн анаал хэлж бас мастер болно гэдэг төвшнийг ерөөс алгасчаад байдаг. Чи яг энийг тэгвэл нав хав шинэ яг энэ салбарыг хийх. Чи 10 хүнтэй харилцах ажлыг 10 цаг хийдэг юмыг тэгвэл 1 цаг болгочих. Окей, тэгвэл би чамайг энэ ажил дээр мэдлэг гэж бодъё. Тэ? За чи ингээд 30 минут яриад хүнд ойлгуулах юмыг 5 минут ойлгодог болгочих. Тэ? За эсвэл чи нэг энэ брошюрыг тэгээ хүн баахан уншиж ойлгохын оронд 3 секунд тараад мэдрэмж авчих тийм хэмжээнд аваачих. Тэгэхээр өөрөө чи шинээр бүтээх хэмжээнд очныгаа өөрийгөө лаг гэж үзье. Чи юмхээр энийг хийж чадах юм бол би чамд үнэхээр лаг гэж хүлээмжшүүрё. Тэгэхээр магадгүй дараагийн ап хийх тал дээр ярилцъя гэж болно. Тэгэхээр бид нар өөрсдөө тэр оройг нь аягүй цаа тодорхой хэлж өгмөр байгаа юм л да. Тэгээ бид нар зүгээр аягүй цаа мэддэг болсныгоо чаддаг болсныгоо л мэддэг юм аа л мэддэг болсныгоо л мэддэг юм аа мэддэг болсныгоо төлөө өөрийгөө лаг гэж андуураад байдаг. Гэтэл үгүй. Чи шиний үнэхээр лаг юм бол шиний юм арга хийх хэрэгтэй. Шинэ бүтээх хэрэгтэй. Одоо жахаа бол одоо яах нь бүр хүний нөөцийн нав хав шинэ арга одоо хүнийг хараад 5 секунд мэддэг асуулт энэ гэдэг юм уу те. Тавиал мэддэг арга маргач гэдэг юм уу те. Гэх мэтлэнгээр ийм инновацлог ч юм уу тийм аргасныг айгуу мундаг болгоод окей ап гэдэг тухай ярьж болж байгаа. Би болохоор нэг газараа хит удаан байсан хүмүүсээс айгуу болгоомжлдог. Аль болохоор тэр хүмүүсийг орчноос олоод задраад те. Харин тодорхой газруудад ингээд нэг туршлага судлаад задраад өөр ингээд юм амьдралтай танилцаад тэгээ тий. Ер нь хүн чинь амьдралтай танилцлаар сурж байгаа шүү дээ тий. Ер нь нэг газараа хит удсан хүмүүс хамгийн аюултай байгаад байдаг ажиглагдахад шүү дээ тий. Яг тухайн местэн дээрээ сайн ажилдаг байж болно. Гэхдээ ингээд айгүй халгаатай ингээд хитрхийн хуучинсаг задраагүй хөгжөөгөө тэгээ өөрөөсөө хамааралтай гэж хардаг. Гүйцэтгэх захирал хүний хувьд бол бизнес өөрөө хүнээс аль болохоор менежмент процесс өөрөө хүнээс баг хамааралтай тий. Тэрнээс ч нэг юм даам гарцсан надгүй бол энэ явахгүй гэдэг. Эсвэл нэг ажилчид нэг өөртөө нэг юм давуу талуудыг бий болгочихсон тий хамааралтай байх гэдэг шүү дээ. Би тэрнээс асар их болгоомжлдог. Өөрөө бас яг тийм байжгаад тэр комфорт зон гэж ярьдаг шүү дээ. Яг тийм зоноос гарч ирсэн учраас магадгүй өөрөөсөө жишээ авдаг ч байж магадгүй ингэж боддгийг. Өөртөө адилхан байдаг шүү дээ. Тийм адилхан байж магадгүй. Гэхдээ ер нь хүмүүсийг хитний газар хит удсан хүмүүсийг би аль болохоор санал тавьдаг тий. Ер нь нэг өөрчлөлт үзүүл яасан юм бэ? Аль аль талдаа л хэрэгтэй. Ер нь компанид ч хэрэгтэй, хувьд ч хэрэгтэй юм шиг санагддаг шнэ. Тийм бас үгүй. Ингээ хүмүүсийн бас сэтгэл зүйн онцлогуд байна. Зарим нэг хэмиг зүгээр насаараа одоо юу гэдгийг юм бэ? Яг тэрийг хийхэд зориулагдсан хүмүүс байна. Тэрэндээ бүр өөрөө happy.
угаасаа л happy. Би тэр энийг юм яг хийж байгаадаа нэг тэмж хянамардаггүй. Одоо жишээл насаараа гэрээ эзэгтэй эзэн хүмүүс идэг ш. Нэг тийм заавал ажил хийх сонирхолгүй. Гэхдээ төгс гэрээ эзэгтэй шалаа угаагаал хоолоо ихтэй бол дуртай. Тэрнээс эзэж уйддаггүй. А гэтэл ерөөсөө нэг хүүхдээ гаргаад нэг 2 сард сууж чаддгүй гэрээ эзэгтэй нар бас байна. Бүр боогод очичдаг те би ерөөсөө төмтөл уулзахгүй бол ажиллаа хийхгүй бол болохгүй. Тэгэхээр хүний онцлогийг бас аюу харахтай. Таалантайг бас аюу харгалж хэрэгтэй. Бас үгүй гэдэг шиг. Өдөөсөө суурин дээр багхгүй. Бид нэр ингээд би бол бодохдоо ингээд энэ компани өөрөө амар гоё орчин байх хэвээр. Тэр чинь яг юм гэр бүл хамт олон анги шиг те. Тэр өөрөө хүн ирээд кафетай байдаг юм. Тэ ийм амар амгалж байгаа шээ. Зүгээр л юм тэр орчиндоо тэр байгууллагын соёлд дуртай те. Тэр ажиллаа яриад мэтгэлцэж байгаад нь дуртай. Тийм орчныг бид нэгдүгээр бүрдүүлэх нэг чухал. Хоёрдугаарт яг хэн бэ гэдгээс шууд болно те. Зарим нь бол ингэдэг байхгүй. Яг ингээд илүү дутуучм хөсдөхүү, урдх ажиллаа хийгээл албан тушаал ахих махтэй ийм асуудал гарч ирэхгүй бол уртлаа л хийж яадаг хүн байдаг. Тэднэрт бол ингээд те солихгүй төр төрний сайхан урамшуулаад тэр дотор байлгаж ирсэн илүү зүгээр өгдөгсөн үү ямар бонус урамшуул өгдөгсөн үү потенциалтай мөртлөө өөддөг хүн бол дараа дараагийн юм руу хурдан явуулаад дараагийн боломжоор нь хангаж өгөө чи ажлын хажуугаар ийм зүйл хийгээд үзүүл яа гэх тэрийг нь ингэж харж тэгэхээр нөгөө тухайн хүндэн таарсан аргууд хэрэглэнэ хэрвээ тэ жинхэлцэн хугацаагүй гэрээтэй болохгүй нөхөр бол аль болох бүр авчин гадуурхаа бодсон дээр ихгүй юу өөрөөр нь үргэлжлэл өгүүлэхтэй тэгэхээр тэр хүмүүсийн онцлогоос хамаарат зарим нь бол маш сайн тэр ажил дээр хийдэг хүн манай тэр өстө алчин шүү гэл ингээл нэг ажил хийгээл байж хат нэгэл хэлэнгүүч тэр хүн чинь тэр дээрээ хаппи ингээл байж идэх байхгүй. Тэгээ энэ дээр бас нэг чухал зүйл байдаг. Тэр Harvard Business Review-ийн номнуудаас үзэж явах те хүн ер нь ажлаа солих хэсэг нь өмнөх ажлаас нэг 62% байлаа бидгийг 62% хамаардаг. Нэгсэндээ шийдвэрийн шууд дийлэх нэг байхгүй. Өмнөх ажилдаа тодорхой хэмжээний сэтгэл хангамжгүй зүйл бий болоод эхлэхээр тэр тухай бодож эхэлдэг те. Ийм байт юм. Тэгэхээр өмнөх ажил одоо байгаа нөхцөл бол маш чухал. Төрөний нөгөө шинэ ангид орно гэдэг шиг хуучин ангидаа байж сонирхолтой. Тэрэн дээр нь асуудал гараад ирвэл хүн солих гээд юм. Тэгэхээр нийтлэгтэй гоё соёлтой байх хэвээр тухайн хүнд нь тааруулсан бодлогыг чиглэлийг баримтаал явсан юм зүгээр байгаа гэдэг. Тэгээд нөгөө тогтмол хугацаанд ингээд хүн чинь ингээд угаасаа уйдамдгаа ер нь бол хийх ажиллаа дуртай ч гэсэн бас хүн уйддаг тий. Тэгэхээр ер нь тийм шейк хийх юмнууд дунд нь заавалж оруулах хэрэгтэй. Нэг тийм цочроо өгөх юмнууд бас байж байгаа хэрэгтэй. Гинтэн уулзалт ярилцлагууд тийм асуултууд гинтийн тэмлээгц мэдгүй юмд оролцуулж үзэх туршлага солилцуулах. Тэгээ тэндээс хүн өөрийгөө бас хүнлэгээс авахгүй яг ингээд бас стак болно гэж яддаг шүү дээ. Гацчдаг. Болоод байгаагаа ч мэдгүй болох байгаа шүү. Тэгээ яаж нэг хин нэгэнтэй харьцуулаад болоод байгаагаа ядаж мэдэж бас болж шүү дээ. Бас л болохгүй байгаагаас мэд хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр ийм харьцуулах тийм юмнууд бас аюух оруулмар юм билээ. Алба хоорондын нээлттэй хаалганы өдөр мөдөрч гэдгсэн нөө те энэ тэнтэгийн ажил туршлага одоо ажилтаа хоёр компани хоорондоо ажилланаа сольж үздэг ч юм уу мэдгүй янз бүрийн бас сонирхолтой хувилбарууд ээж болно шүү дээ. Тэгэхээр ингээд та хоёроос одоо хоёр хүний нэг юм байна шүү дээ те асуулт байна л да. Ингээ харахаар ер нь энэ хүнтэй харилцах хүний нөөц гэдэг бол айгүй тийм нарийн мэрэгжил байгаа байхгүй юу. Тэгээ хүнээс айгүй их юм шаарддаг те ингээл айгүй цаг шаардна айгүй их мэдрэмж шаардна те айгүй их сэтгэл шаарддаг. Тэгэхээр ер нь яг хүний нөөцийн дадлыг одоо юу гэдэг нь үүсгэх захирлын өөртөө бий болгож болох уу? Аггүй л ер нь яг энэ хүнийг ойлгож харилцдаг энэ бас төрмөл одоо авьяас сурч чадвар юу гэж үздэг. Ер нь одоо юу гэдэг нь нийтлэг жишээ ямар байна? Билж байна. Би бол хүний нөөцийн ажлыг бодлогын ажил гэж боддог. Ер нь ингээд ямарваа нэгэн хүний нөөц төр байгууллага дээр сая зол өдрөл хэлж байна л да. Тэгээ соёл тогтооно гэж. Тэгэхээр ямар соёл тогтоох юм бэ гэдгийг анханасаа бодож төлөвлөд тэгээд үнэхээр хүнтэй ажиллах хоббитэй хүмүүсээр нь тэрийг нь хийх нь л чухал гэдэг. Түүнээс бол би одоо ингээд бодлого ярьдаг мөртлөө би ингээд тийм хамт олонны нэг хэсэг байгаад ингээд инээж хөрөөд ингээд явж чаддаг хүмүүс бол биш. Гэтэ би заавалчгүй нэг тийм хүнд иргэдээ байлгадаг. Сул талаар нөхдөг. Би ч бас хажиг жижиг сантай. Тийм өөрөөр нь онцлог биш. Тийм онцлог байдаг. Тэгэхээр бол ер нь бол яг гүйцэтгэх захирал хүн өөр дээрээ хамгийн түрүүнд хүний нөөцийн надад ямар чадвах одоо төрмөл байгаа юм бэ? Ямар чадвар огт байхгүй юм бэ гэдгээ тодорхойлоод хүний нөөцийн чухал одоо функцийг л авсан зэрэгсэн. Магадгүй бодлого тодорхойлж чаддгүй өөрөө инээж хөрөө явж идэг хүний хувьд бол илүү одоо бодлого тодорхойлогч хүн HR партнер авсан дээр. Жишээлбэл хуучин одоо манай бизнес нэтворк дээр бол байхад манай баяр сайхан чинь ингээд юм байнгын коммуникацанд байдаг. Надад айгүй амар байдаг байсан. Тэгээд сая Монгол консалтинг дээрээ тийм коммуникац хийж чаддаг хийдэг тийм төрөлхийн дуртай хүн олж авч чадахгүй айгүй зовж байсан би.
Тэгээ ашгүй саяхнаас тийм үнэтэй болсон чинь нөгөө манай компани урамсууд ингээл айгуу тогтчих. Би Төрмөл харилцаа сайтай хүн бол төрмөл байх. Ойлгож харилцдаг хүний нөөцийн тодорхой ур чадвар бас төрмөл байх нэ гэдэгтээ бол тав санал нэлчлээ шүү дээ. Яг тэр харилцаа equity өөрөө угаасаа хүнд угаасаа байж идэг юм байхгүй. Тэрийг би хэр их ашигладаггүй, ашиглахыг хүсдэггүйгээр ялгаатай. Тэрс чи одоо нэг өөр юмнаас бүр ингээл сууж кодлогддог тийм hard skill ерөөсөө биш. Soft skill гэдэг чинь угаасаа бидэд байдаг юм байхгүй. Тэрийгээ сэрээгээд ашиглахгүй гэдэг шийдвэрээ гаргана. Тэгээд арай жоохон хангалттай өрөх бол хүний дэмжлэгийг л авах нь л да. Би зүгээр яг юугийн нэрийг хэлж болохгүй байна. Хоёр банкны захирал, хоёулаа CEO. Гэхдээ хоёр шал өөр. Нэг нь болохоор яг таны хэлдгээр яг бодлогоор яг мэддэг, хаашаа явахаа мэддэг. Тэгээ тэрэндээ яг хүмүүсийг ингээ ятгаж интгэжүүлж заримдаа чаддаг, заримдаа чаддаггүй. Нөгөө CEO бас банкны захирал. Тэр банкны захирал болохоор яг вижнийг бас сайн тодорхойлж мэдгүй байгаа. Тэрийг арай бусад партнеруудаас айгүйх асуудаг. Тэгээд гэхдээ тэр хүн болохоор багтаа айгүй нэр хүндтэй. Яагаад вэ гэхээр бүх олго таны хэлдэгтэй яг доотлох нь өрлөг жанжнуудтайгаа аягуулсаа холбоотой байж чаддаг. Эдрийг дэмжиж урамшуулдаг. Ямар хүмүүсэн дээр захиралдаа илэх хаппи байдаг вэ гэхээр аюу тийм энэ гоё дотны харилцааг нэг үнэлсэн хүмүүс. Нөгөө вижнийг чухалдаг партнер нь болохоор жоохон шүүмжлэлтэй амдаг. Энд ч одоо манай жанжи хаашаа явахыг заах хэрэгтэй тест. Яагаад заахгүй байна? Яагаад надаар залгаад байна гэдэг юм уу те. Ингээд ингээ бохимдаад байдаг те. Тэгэхээр яг хуу ер нь бол айл болох мэдээж вижнийг тодорхойлох нь чухал. Лидерэл дагж байгаа шүү дээ те. Тэгэхээр лидерээ даах учраас ер нь жоохон бодлого стратеги дээр яалтчгүй анхаарах хэрэгтэй. Нөгөө төрлөөр тэр хүнтэйг ялангуяа би тантай яг санал нийлнэ. Яг шууд удирдлаганд байгаа багтаага шууд ажилтдаг байх хэрэгтэй. Зөвлөдөө санаа бодлын сонсдог. Магадгүй ардын системээр бүр цаашаа бол амжихгүй байж болно. Хаяада нэг төлөөлөл маягаар уулзаж энэ төр тэ хаяа гинтийн нөгөө on cover boss гэх нэг reality show шиг хаяа дунд нь нэг орж изээд одоо ч бас ингээ манай Монгол бас дэлгэрэл байна л да. Өөрөө нэг нээлттэй алганы өдөр гээд нэг удаа кассан дээр сууж үздэг ч юм уу те. Эсвэл одоо бензин колонкон дээр ажиллаж үздэг нэг өдөр те. Ажилтныхаа дүрд орох тиймэрхүү юмуд бол байж болж байгаа юм те. Нэгээ уулзалтууд хийдэж те. Тэр бас их үр дүнтэй. Би тэгээд Майкл Портерийн номноос Дракерийн номноос уншижсэн. Одоо бол ингээд захирал хүн тэгээ гурван зүйлийг мэдэх ёстой гэж байгаа байхгүй. Нэг нь тэр бизнесээ тий. Тэр бизнес яаж явдаг онлоо. Хоёр дахь нь гадаад орчинд юу болж байгаа. Одоо би бол энийг Bloomberg-ээс илүү авдаг гэж бодоод байдаг. Гурав дахь нь болохоор хүний амьдрал гэж байгаа байхгүй. Энэ хүн гэдэг зүйлийг ойлгоод хүний амьдрал гэдэг зүйлийг маш сайн ойлгодог байж өөрөө маш сайн захирал болно. Тэгээ яагаад хүний амьдрал вэ гэд тэгэхээр би нэг жишээ түрүүний тэр нэг уулзалтан дээр гээд би жилдээ нэг удаа заавал өөрөө шууд удирдлагаар ажиллаж байгаа хүмүүстэй нэг уулзалт хийдэг. Гэхдээ тэр уулзалтаа дандаа би 17 цагт байдаг гэсэн юм байна. Ягаад вэ гэхээр тэр уулзалт хэрч удаа үргэлжлэж магадгүй байдаг те. Хамгийн удаандаа 11 цаг хүртэл дундаа юм тавьцаа сууж байгаа ингээд дууссан. Тэгэхээр тэр хүн өнөөдөр хүртэл юу үзэж харж туулаад энэ хүн бий болсон те. Ямар зарчимтай, юу болж ийн гэж бодож байна, юу болохгүй гэж бодож байна. Тэрийг ингээд яг мөн чанараа нь аваад ойлгочвол маш чухал хэрэгтэй байгаа. Тэр үнтэй ажиллахад те дараа нь асуудлыг ярихад ажил одоо юу гэдэг ихнэрийн биеийн гайгүй юу болж байна, эмчилгээний яаж чинь тусд юм байна уу. Тэрийг уулзалтынхаа тэмдэглэг хийдэг. Дандаа хийгээд архивлцдаг. Дараа жилээ тэрийг авч харж агаад за ийм зүйл болж исэн гэдгээс явдаг. Тэгэхээр тэр маш чухал. Хоёрдугаар энэ хүн ойлгох тухайд ямар нэгэн ажилтан ардаа юм нэг асуудалтай байгаа нь мэдэгдээд эхэлдэг байх. Тэр чинь ажил дээр асуудал гараагүй байхад ингээд ямар нэг юм сэтгэл зүйн хямралтай. Тэр чинь тэр юу вэ гэдгийг ингээд харж байгаа. За залуучууд бол нэг юм ойрхон зур хайр дурлалын асуудал байдаг те. Дунд наснаас дээшээ болохоор ихэвчлэн юм өөрийн болон гэр бүлийн харилцаа эсвэл эрүүл мэндийн асуудлууд байдаг. Тэгэхээр тэрийг нь олж мэдээд тэр үед нь тэр хүн чөлөө өгд юм уу те. Тодорхой тусламж өгч юм бол тэр хүн яг ингээд жинхнээсээ те хүнийхэн зовлон чанарыг ойлгочиход тэр хүн жинхэнэ юм партнер болж чаддаг те. Ийм юм бас байгаад байт шүү. Яг зөв. Хүний нөөцийн баг хийх ёстой хамгийн чухал зүйл юм болов. Тэгэхээр бид нар болохоор одоо юу гэдэг менежмент дээр яг юу зөвлөх төлөвийг гаргаж өгöd байгаа. Одоо л ер нь хүмүүс за уулзах хэрэгтэй юм байна, хүнийг таних хэрэгтэй юм байна, ятгах хэрэгтэй юм байна гэдэг амартлаа яаж гэдгийг мэддэг. Why-а ойлгоод байна л да. Одоо ядаж нэг why-а ойлгоод байна. How дээр бас гацчдаг. Одоо би ингээд зөндөл лекторуудын хичээл дээр өөрөө ч сууж үзсэн, тэгээ хамт ингээд зааж ч үзсэн. Сэтэлжүүлээл байна. Ерөөсөө урагшаа одоо ерөөсөө ингэ хэрэгтэй. Гэтэ манай хүмүүс гараад тий яг яаж ярих вүлээ. Одоо ингэ та яг нэг уулзалт хийгээл хэлж байгаа хгүй. Одоо сонсож байгаа хүн тий яг нэг уулзалт очиод за би энтэйгээ яг юу гэж ярих вүлээ. Юу асуулыг гацчихдаг байхгүй. Танд бол яг өчтөнд дуршлага байна тий 17. Тэгэхэд бол бид нар ингэ зүгээр юугаар төлөвлөдийг гаргадаг хүмүүсийн хувьд яаж яах вэ гэхээр уулздаг тийм хугацаанд хэрэггүй. Хамгийн ихтэй 30 минутанд. Тэгээ тодорхой өдөр тавьчих.
Та ер нь бол нэг тийм 7 хоногтой бүр тодорхой өдөр. Одоо бид нэг харилцаатай уулзах нэг цаг тавьчихдаг шүү дээ. Бид яг дөрөвдгийн дэвтэрэгтэй яг тийм хүмүүстэй уулзна гэдэг шиг би ажлынутаа одоо юу гэдэг 3 дахын яг өглөө 9-с 12-ын хооронд 3 цаг яг зарцуулна. За тэрийг 2 хоногт нэг гэж тавина, сардаа нэг гэж тавина өрөөл мэд. Тэгээд тэрийг паблик зарлчих. Тэгээд тэр хүмүүс маань яг хөөр цаг аваад уулзна. За би 10 цагийнхаа уулзсан би аав ш. Тэгээд ярилцлагын загвар байх хэвээр. Би юуны хүнээс юу авах? Анх удаа уулзж байгаад би юу асуух юм? Явцын уулзалт би асах юм. За ур чадварыг асуух юм байна. За тодорхой хэмжээгээр гэрийг асуух юм байна. За тэгээ хамт олонтой холбоотой юмуд асууя. Байгууллагатай холбоотой ингээд 3 4 юм ингээс багцлаад тэгээд тэргээ чек хийгээд. За бид хоёр магадгүй ингээд санхүү юугийн ярьсан бол дараа дахиад 3 сарын дараа хоёул уулзах бас хугацаагаа тавина. За тэгж хоёулаа уулзъя. Тэр нь тэгж байгаа нь хийзээ энэ жилийн дараа юм уу 2 жилийн дараа юм. Биш яг тодорхой. Тэгэхээр тодорхой байгаа ч. Тэгээ би бол юуг зөвлөдөг вэ гэхээр ядаж хагас жилийн нэг удаа өстой таны нэг те face to face уулз. Гэтэ зоригтой уулз. А тэр уулздаг гэдэг яг үндэ амьдрал дээр хүмүүс яадаг гэж нэг тийм хоол идэх завсраа. Нэг шинэ жил мэлээр нэг тийм байгуулгын зугаалга мугаалгаар ярьдаг байхгүй. Тэгээ тэр чинь нэг цоо ирүүл биш бас хоёулаа. Бас сэтгэл хөдлөл бас яг нэг ижил төвшөнд биш. Тэгэл ерөөсөө юм савлгаатай ярьцлага болдог. Тэгээд ямар ч тэмдэглэл байхгүй. Тэгээ хүн юм чинь бас захирал мартан ш. За нөгөөдөгтэй чи бас яг юу ярьлаа гэдэг. Захирал нөгөө хэлсэн юмаа хэлдэг нөгөөдг нь за юу хэллээ гэдэг болох. Тэгээд тэмдэглэл өөрөө зүгээр тэмдэглэлийн тетэр дээр байж болох. Одоо бид нар нэг 10 жил төр нэг юу яадаг штэ. Хүүхдүүдэд нэг нөгөө хүүхд болгон дээр нэг юу гэдэг лээ. Хувийн эрг. HR дээр л хувийн эрг гэдэг байхгүй юу? Анкет. Захирлуудад бас нэг кейсүүд байх хэвээр. Энэ хүнтэй уулзаад ийм ярьсан. За магадгүй би нэг дундчны менежер би ч одоо мөнхөд бас тэр ажлаа хийхгүй бол тэр тэмдэглэл яг нь дараагийн менежер ирэх байхгүй. Тэгвэл бас нэг тодорхой энэ хүн чинь ингэж яваад ийм карьер үсэд ийм зовлон жаргалтай хүн юм байна. Тэгэл дахиад эхнээс нь дочиг нөгөө нэ яриулахгүй байхгүй. Тэгэхээр энэ кейсийг айгу зөв тэмдэглэж зөв уулздаг загвар хүмүүст аяар хэрэгтэй. Тэр түүл бол ер нь одоо бүрээ хэрэглэгдээ явж байгаа. Жишээ. За яг би голомтын жишээн дээр хэлчихэ. Голомтыг 2000 ажилтан 150 гаруй одоо менежерүүд удирддаг. Тэдэртээ бид нар бас яг ийм төлөвлөдөө хэрэглээд аяг үр дүнтэй болсон. Тэгээд 361 фидбек авдсан шүү дээ тий. Тэгэхэд бол манай удирдлага намайг аяг сонсдог болсон. Надад аяг ярилцдаг гэх. Иймэрхүү зүйлүүдийг аяг хэлжсэн. Тэгэхээр үр дүн гарч ирсэн. 4 сарын дараа аяг үр дүнтэй л болсон юмсан. Би одоо байгууллагын хэлчих юм бол удаа захтай хэлчихье. Ямар ч MCS group дээр бол байдаг. Захирлуу хүн болгонд өөрийнх нь удирдлаганд нь байгаа хүмүүсийн хувийн эрэг заавалчгүй байдаг. Тэгээд сар болгон нэгийг харьцан нэг ярьцлага хийгээд тэрийг хөтэлдэг. Тэр хүний хэлээд байгаа юм шүү дээ. Тийм хүний нөөцийн одоо групп компаниас хүний нөөцийн аудит ороход нь тэрийг шалгадаг үр. Тэгээд тэр гүйцэтгэх захирлынх нь юм уу топ менежерийн гүйцэтгэлийн үнэлгээний нэг индикатор болж ордог. Сар бүр. Энэ аюул чухал. Яг ер нь бол яг нэг хүний удирдлаганд бол мэдээж 10-аас дээш хүн байх ёсгүй. Тийм. Бас болж тий. Болж байна. Тэгээд тэрийг заавалчгүй байдаг. Тэгээд бүр тусдаа нэр томьёотой, хавцтай, аюутай байдаг. Энэ дээр бас би нэг юм айгу нюансыг хэлмээр санагдаж байна. Энэ бол айгу зөв арга, буруу хэвлэл бас айгу аюултай. Яг тэр энэ хүний амьдрал нууц энд датанууд байж шít. Хэрэг ёс зүйгүй ажиллаа тэрийг өөрийнх нь эсрэг одоо нэг юм их ашигын сонирхолтой өөрийнхөө ажлыг дуусгахын тулд одоо мэдгүй нэгжийнхээ үнэлгээг дээшлүүлэхийн тулд ч юм уу хүний эсрэг ашиглаж байгаа тохиолдлын айгу муу менежер шүү. Энэ бол байж болохгүй зүйл шүү. Хүн итгээд ярьсан зүйлийг өөрийнх нь эсрэг ерөөсөө ашиглаж болохгүй. Чухал. Тэр нь бол яг ингээд түүл бол нэг юм байнга хэрэглэхэд юм уу хэрэгцээ болж байгаа шүү дээ тийм. Ер нь бол гэхдээ тэрийг ингээд түүлийг одоо би бол гэж боддог юм мэдрэмжэн дээр аваад тэгэл ер нь өөрт суулгаал ингээл явчих хэрэгтэй байхгүй. Ер нь бол тодорхой хэсэг нь ийм амьд байх хэрэгтэй байхгүй тий. Бүх юм автомат бол тэгээд бүх автомат бол зүгээр ингээд дэлгэсний ард ингээд форм өглөө сууж тий. Түүл гэдэг чинь одоо бүхээр бол мэх байхгүй тий. Тэр мехийг олон дахин давтан хийхээр хүн хүссэн ч хийдэг, хүсээгүй ч хийдэг болдог. Тэгэхээр тэр түүлийг яг хүн ингээд бодоход нэг жилийн хугацаанд ч юм уу ашиглах юм шиг. Тэрний дараагаас автоматар тэр түүлийг ашиглаж гин гэж бодохгүйгээр л хийдэг. Одоо жишээлбэл юу яадаг чи олон нийтийн өмнө гарахтай хүн болгон л сайн байна уу гэж хэлээд сурцсан байдаг тий. Тэрнтэй адилхан гэсэн. За окей. Дараагийнхаа сүүлийнхаа сэдвээр хэлээ. Яриагаа өөрчлөе. Тэгэхээр би нэг бүр ингээд нэм энгийн байлаас эхлүүлэхийг хүсэж байгаа. Тэгэхээр жишээлбэл би ингээд хамт олондоо ингэж зөвлөдөг. Удирдлага дэвшүүлэн зайлуулсан хүн л карьер өсдөг юм аа. Удирдлага татж унгаах юм бол хамт оошоо очдөг юм аа. Тийм болохоор чи удирдлага дэвшүүлэн зайлуулах бүхэл аргыг хэрэгжүүлээрэй гэж хэлдэг. Тэгэхээр ер нь яаж
одоо удирдах хүмүүс хүний нөөцөд хүнээ хөгжүүлдэг юм бэ гэж тий. Та бүхэн өөрсдийнхөө нууц болон эсвэл ашигладаг тийм төлөвлөдөө сонсогч олон тоолцооч гэж. Миний хамгийн сул тал дээр нөгөө тест хийгээд үзсэн шүү дээ. Бас тий ингээ харсан чинь коучинг буюу нөгөө бусдыг ингээд нөгөө дадлагжуулах ингээ тэр чадвар өөрөө аягүй сул. Тэгэхээр яг л чиний хэлдгээр энэ сул тал дээр бол тэрэн дээр сайн хүний нөөцөл авч ажиллаулна. Тэгээ би хүнтэй зууралдаад ингээд хүнийг ингээд яхахаас илүү өөрөө урд орноор хийчихсэн илүү амар байдаг учраас тэрийг бол үнэхээр энэ дээр бол ямар ч надад ийм хэлэх зөвлөгөө алах тий. Одоо миний хамгийн сул тал. Би бол ингээд миний нэг хийдэг зүйл нэг сургалт хийгээд идэв ч тий. Ер нь бол сургалт хийдیں۔ Гэхдээ тэр бол бас хүнд бол сэтэл өгөөлөх шүү. Зарим нь бол ойлгоод юм. Гэхдээ зарим нь нэг 10 хүрэхгүй хувь тэндээс вау гэд ингээд аваа цаашдаа ажил болгож байгаа харагдтыг. Өдөртөм ингэдэм юм уу байнга хэрэгэлдэг зүйл бол амар их тийм юм челленж болгонтэй юм шин зүйл рүү оруулна. Гинт хурал руу дагуулж гарч очиж тэмдэглэл хийлгэн. Тэгээд тэр чинь их тийм тэмдэглэл хийлгээд дагаадаа ч тэр хүн тэрийг яаж харах нь гэдэг юм уу. Тэгэхээр тэнгуүтээ одоо хүн юу гэдэг ажлынхан хажуугаар түрүүн биелэлцээ өөр ажлууд өгөөд эхэлдэг. Тэгэхээр өөр ажлууд өгөөд эхлэхэд тэрэн дээр тэр хүн юм авчаасаа л гэж бодоод өгдөг байхгүй. Ялангуяа одоо энэ залуучуудаа тий 20-ийн залуучуудаа ажиллахад ер нь хоёр янз л байна. Нэг нь тийм юм докторгүй им сонин тий. За надад л сонин байгаа хөх. Тийм сонин нөхдөө тий. Нөгөө хэсэг нь бол амар сонирхолтой ингээд бүх юм аваад яваад. Яг тэгэл одоо харж байгангууд би ч бас нэг хоёр ингээд сямо төрүүлээ явцсан байхгүй юу. Нөгөө 20-ийн нөхдөж одоо ингээд тэгээ явцсан. Тэгэхээр тэр юм олон юмыг сонирхоод олон талаас нь харж байгаа хүмүүс бол урт хугацаанд амар амжилттай явчихдаг. Тэгэхээр тэднэрт ингээд аль болох хажуугаар нь өөр юм тий. Шин даалгавар, цоо шинээр сэтгэх юм ч юм ингээд өгөөд яваад тэр амар гоё хөгжлөө. Тий, ер нь бол түүнийхээ онцлогтаар бол. Тэгэхээр жахагийн асуултыг би тэгж ойлгож байна л да. Ер нь бол яаж дэвшүүлсэн цайлгаа буюу хүнийг яаж хөгжүүлэх вэ гэсэн шүү дээ. Яг дэвшүүлсэн цайлгаа гэдэг зөв нэрлэн ахал та. Чи хүнийг хөгжүүлснээр өөрөө араас нь ингээд дагаад явах юм биш үү гэдэг санаа ах гэж ойлгож байна. Яаж хүнийг дэвшүүлэх вэ? Яаж апиглэх вэ? Тэ. Тэгингээ апиглингээ чи өөрөө апих юм биш үү гэдэг санаа явж байгаа юм тэ. Энэ бол нэг бас аягүй гоё сонирхолтой тактик байна л да. За би бол нөгөө яг зөвлөгийнхаа хувьар хэлье гэж бодож байна л да. Би өөрөө тийм олон хүн удирддаггүй бодоол. Тэгэхээр манай дотор бол тийм амар олон карьер шат байдаггүй гэсэн үг. Зөв олон хүнтэй газар удирдах байгаа хүмүүс харахад эхлээд менежерүүд өөрсдөө менежер бэлддэг байхгүй юу? Тэ? Менежер дараагийнхаа залгамжийг бэлдэж байгаа шүү дээ. Тэгэхээр менежер би хүнийг бэлдэх үгүй юу гэдэг эхлээд майндсетийг өөрчлөх хэрэгтэй. Би яагаад хүн бэлдэх хэрэгтэй вэ? Би бараг л энэ чинь намайг унгаах хүнийг би бэлдэх болж гинөө гэж сөрөг хандлагатай хүмүүс бол ойлгоно. Тэгэхээр эхлээд чи сайн менежер гэдэг маань тодорхойлт бол айгүй сайн хүн бэлдсэн. Олон сайн хүнийг бэлдсэн хүнийг сайн менежер гэдэг юм аа. Гэдэг тэр нэг майндыг суулгах хэрэгтэй эхлээд. Тэр бодлоо суудсан тохиолдолд тэр хүн сургалтанд аргаар байна уу те таск өгөөд байна уу тренингээр байна уу ганцаарчлал коуч юм байна уу тэр арга нь бол юу ч хийж болно. Эхлээд би хүн бэлдэх үгүй юу би өгөх хүн мөн үгүй юу өгдөг хүн л амжилт хүргэдэг юм байна гэдэг одоо 9 шидийн судалгаа сургалт ном одоо харуулж штэ. Тэгэхээр би хүнийг сайжруулангаа сайжирж идэм байна гэдэг. Эхлээд одоо философиг бол яаж иж байгааг суулгах хэрэгтэй. За суулгах хэсний дараа тэр аргуудыг нь олстой коуч юм дээр. Тэгэхээр өнөөдрөөс өдөр HR ба коуч гэж байгаа тий. Тэгэхээр одоо л угаасаа сургалтанд суугаад бүх хүн бүгдийг сурдаггүй гэдэг бол ойлгоцсон. Нөгөө заламжлын хүмүүжүүлэгч гэдэг нь юу вэ? Социализмын үеийн халамжлын хүмүүжүүлэгч тий. Тэгэхээр нөгөө багшаарын барилга үр дүнтэй байдаг. Тэгээ хин нэг дагалдуулаад тэгээ тэгж явахдаа айгүй их сурдаг. За тэрийг дуртайч дагалдуулж болно тэр хүн мэдгүй дээрээс нэг хүн дагалдуулаад ирсэн гэж хэлж болно. Тэрийг янз янзын аргаар хийж болно. Хүсэж хийж болно. Хөшүүрэгдэж хийлгэж болно. За чи энэ хүнийг сурахгүй бол чиний бонус оноо байхгүй шүү. KPI үнэлгээ чинь байхгүй шүү. Гэвч бас хүн оноогоо авах явцдаа айгуусаа хүн сургасан байдаг. Үнэхээр хүсээд бас сургачихсан байдаг. Тэгэхээр нөгөө хүний нөөц талаасаа бас айгүй том компанитай тэр бодлого айгүй. Тэрийг Wagner-аас айгүй хэрэгжилсэн байт юм билэ. Тэгээ тодорхой дөрөв нэг 100 оноо байлахад 10% нь чи хүнтэйгээ тулж ажилласан, зөвлөсөн, коуч хийсэн, менторлсон. Тэрий чинь би эргээд фидбек авчин угаасаа. Тэгснээр чинь би чиний бонус чи өгнө шүү, оноог нь өгнө шүү гэдэг бас хөшүүрэг айгүй дэмжлэг болт юм билээ. Тийм. Тэгэхээр хүнтэй одоо KPI дээр бид нар гүйцэтгэл дээр хүнтэйгээ ажилласан гүйцэтгэлийн оноог айгуусаа оруулах гэдэг том компани менежерүүд бол тэгэх юм бол айгүй дагаа авчдаг. Энэ аргыг би өөрөө яг дошиж үзсний хувьд бол айгүй үр дүнтэйг нь мэдээд байна л та. Тийм. HR явандаа их хүнд болох юм шиг. Хоёр утгаараа нэгдүгээр талаар одоо ажил төрийн дөрөвдүгээр хувьсгал гээд аль болох хүний
ажиллагаа багтай гэдэг зүйл байгаа даа шүү дээ. Бүгдийг автоматжуулах, сэтгэдэг юм хиймэл оюуханлаа өгнө гэд тэр талаас хоёрдугаар болохоор харин бүр ухаалаг мундаг сэтгэл хөдлөл юм удирдах чаддаг, шинийг санаачилдаг сайн хүмүүсийг компанид эдээ машин юмнуудыг хийгээд байгаа гэсэн компани толгоонд компаниуд байлгахыг хүсэх болов. Тэгэхээр тийм мундаг хүнийг олж чаддаг, тийм мундаг хүнийг байлгаж ажилуулж чаддаг захиралч тэр, HR-ч тэр байх хэрэгтэй байх болов. Одоо нөгөө барилгачин аваад хэдийг цуглуулах нэг тийм чухал үзүүлэлт ирээдүйдээ биш болох гэдэг гэсэн санаа л да. Тэр талаар юу гэж бодож байна? Би ерөнхийдөө энэ талаар сүлд нэлээ өөрөө бодоод байгаа учраас мэрэгжлийн хүмүүсээр асуугаад нэвтрүүлгээ төгсгөл сонирхтой болоо гэж боддог. Сэтгэлдэг гэж арай мууруулсан байх гэж бодож байна. Тооцоолон боддгийг бол хиймэл оюухан тооцоолох байх. Сэтгэлдгийг бол харин хүндлэх байх гэж би бодоо тийм. Бас тийм байна тийм. Гэхдээ яг ер нь хүний нөөцийн асуудал өөрөө энэ хүн төрөлхтний түүхэнд хамгийн хүндэл асуудал байсан байлээ ер нь бодоод ирсэн чинь. Тэгээ би нэг 2 жилийн өмнө Facebook дээр биччихсэн хүний нөөцийн нэг дэлхийн одоо топ юу ч хэлээ ном уншижсэн юм аа мартчихлаа. Би ер нь их ой санамж хүмүүстээ болоод тэн дээр бол ерөөсөө миний нэг хамгийн хайлайт хийж авсан үг нь юу байсан бэ гэхээр хүнтэй ажиллах бол энэ дэлхийн хамгийн хүнд мэргэжил юм аа. Хүний нөөцийн ажил хамгийн одоо аз жаргалтай ажил юу байдаг вэ гэсэн чинь нэг шүүх эмнэлгийн задлан шинжилгээний эмч байдаг юм аа. Гэт тэр хүнд хамгийн муу тохиолдол гарна гэдэг нь байна. Задлан хийж байгаа одоо зогтсон амьд босч ирвэл айгуу том аюултай бос тохиолдол явж аюулгүй байдаг юм а гэж тийм утгаар бичсэн байсан л та англи хэл дээр. Тэгэхээр бол нөгөө хүн өөрөө нөгөө нэг түрүү их шаргал хэлжсэн чинь нөгөө цаг хугацааны явцад нэг өөрчлөлттэй үүсэж харсан амьдралын дуршлаа өөрчлөлттэй байдаг учраас нэг түүл таарна гэж байдаг юм шиг байна. Дандаа латентик тарихтай. Тийм. Тэгэхээр бол одоо ингээд нөгөө бид нар нөгөө хүний нөөц төр жишээлбэл монголчууд их тийм түүлийн хойноос хөөцөлддөг л дээ. Талент менежмент гэдэг нэг яриад за одоо тэгснэ people management, HR management, HR human capital гэдэг нэг юм нөгөө төлөвүүдийн нэршлүүд дээр л яриад байдаг. Тэгэхээр нөгөө нэг үнтэй адилхан ирээдүйд хүний нөөцийн одоо менежмент ч гэсэн шин төлөвүүд л олон нэмэгдэх байх. Тэгэхээр бол нөгөө гол core philosophy гэдэг үндсэн философи маш сайн ойлгож аваад бизнесийнхээ орчинд, ажлынхаа орчинд ямар төлөвийг ашиглах вэ гэдгийг зөв ашиглаж сурах байх гэж үзэж байна. Магадгүй сая манайх одоо нөгөө 100% зайнаас ажилтдаг болоод бидний хувьд бол agile HR гэдэг ийм шин төлөвүүдийг ашиглаад эхэлсэн. Зайнаас ажиллахад бол тэгээ энэ нь бол нэлээд бас үр дүнтэй байгаа. Гэхдээ магадгүй 3 жилийн дараа манай ажилтнуудад энэ маань таалагдахгүй болж ирэх байх гэж би бодож байна. Тэгэхээр магадгүй одоо тэр үед дахиад шинэ төлөв ашиглах байх. Тэгэхээр хоёулантай аюул сайн санал нийлж байна. Тэгээд хэнийг би ирээдүйд те хайх юм бэ, бэлтгэх юм бэ гэхээр техник бол аюул олон юм бид нар одоо бидэргүйгээр л амьдрах болтол нь л одоо яг үндэ амьдралыг хөнгөвчлөх зорилгоор л байхгүй юу. Тэгэхээр бидэрт юу тэгэхээр бидэрт юу үлдэж байна гэхээр мэдрэмж үлдэнэ. Яалтчгүй технологи бол мэдрэмжийг орлож чадахгүй байгаа. Таамаглаж ол чадна. Таамаглаж ол чадна. Энэ тэдэн хувьтай баярлах магадaltaй, тэдэн хувьтай гунах магадaltaй гэж болох боловч яг 100% бол тодорхойш байгаа. Хүний мэдрэмж гэдэг чинь зүүн бэлэг чинь гайхамшигтай хөгжих боломжтой чадамж байдаг. Тэгэхээр бид нар алстаа одооноос эхлээд магадгүй ирээдүйд ээж аваад одоо бид нар те хүүхдүүдээ бас аягүй тэр мэдрэмжтэй болох тал дээр анхаарах хэрэгтэй. Мэдээж TQ MQ тэр чадвар нь бол чухал. Тэгэхдээ тэр мэдрэмжтэй байхад хүмүүсийн дунд л амьдрах юм чинь дасан зогцоол тэр нэг юм асуудлыг даван туулаад шийдвэрлэх тэр чадамжийг одоо угаасаа бүх дэлхийн HR-ууд, сэтгэл судлаач нар зөвлөж байгаа. Наад нэг мэдрэмж гэдэг нэг зорилгыг хөгжүүлээд өгөөж л гэж байгаа байхгүй. Сэтгэл судлаачдад юу гэдэм бодол үйлдэл мэдрэмж гурыг судалж байгаа. Одоо таны хэлээд байгаа тэр төлөвлөд чинь юу? Өөрчлөгдөд байгаа юм чи бид нар зан үйлгээд байгаа шүү дээ. Behavior. Тэр энэ behavior-ыг л мэдэрдэг байх хэрэгтэй байхгүй. Behavior гэж юу юм? Бодол үйлдэл хэлж байгаа шүү дээ. Хүн бодож байгаа юм л хийж. Тэгэхээр манайхан ер нь юу бодоод тэг ийм хийгээд байгаа. Тэр шинжлэхэд айгүй амархан. Сонсогчдоо би айгүй easy арга зааж өгөх гэдэг юм л та. Эхлээд хүнээсээ зүгээр ажиглаж. Үйлдэл тодорхой хэмжээний юм хэлж идэг. Тэгээд тэр давтамжтай байх. Нэг удаагийн үйлдэлээр тодорхойлчихгүй. Олон удаагийн давтамж байгаа үйлдэлийн цаана нэг юм л байгаа. Чи яагаад тэгв? Юу болоод ингэж үгээд. За тэр яагаад тэгвэл янз бүрийн аргаар ярьцлахын аргаар ч вэ нүү, асуулгын аргаар вэ нүү, тестийн аргаар вэ нүү мэдчих болно. Тэгэхээр зан үйлийг үйлдэлээр нь хэмжиж болд юм аа. Хүн үйлдэлээ шууд удирдах чаддгүй, шууд автоматар хийдэг. 90% нь автоматар хийгдэж штэ тий. Тийм учраас үйлдэлийг чадах, тэгээ бодол дээр нь анализ хий. Тэгээ мэдрэмжийг битээ. Хүн мэдрэмжээс мэдрэмж рүү шилжиж яадаг. Бид нар хоёр төрлөөр л мэдрэмжийг удирч байгаа. Хүнээсийг ятгах гэж бас халамжлах гэж.
ятгахтай болоход тэр бараа бүтээгдэхүүн ятгах байж болно. Одоо зорилго вижн мишэндээ ятгах байж болно. Юуд ч ятгах болно тий. Юугаач ятгах болно. Тэгэхээр ятгахтай хүн яадаг вэ? Мэдрэмжэл ятгадаг шүү дээ. Тий? Одоо жишээл хизээ хүн хамгийн их юм худалдаж авдаг. Одоо хүний мөхлийн жишэрдэг байна. Харизмад орсон үед. Хүн санаа зовсон үед худалдаа авалт хийдэг шүү дээ. Хүүшээ миний эрүүл мэнд буудаад байгаа юм байна гэл имлэг ордог. Хөөе манай хүүхдээ сурлага муудаад байгаа юм байна гээл сургалтанд суулгадаг ч юм уу те. Тэгэхээр хэрэгцээг нь ойлгох тэр цочроо өгөх мэдрэмж байгааз. Тэгээ цочрдоо суугаад иж болохгүй шүү дээ. Айгаал одоо яана гэхээр тайвшруулъя. Тэгвэл тайвшруулах мэдрэмжийг юугаар өгтээ? Найдвартай таны нөгөө тооцоо судалгаа те судлагдсан байдал манайх те өстой өчнөө хүнд ингээс яац одоо айгу найдвартай гэх тэнгүүд итгэж ингээ итгэл найдар төрж байгаа. Гэтэ бас хүн чинь нэг тийм муу санаатай шүү дээ. Яг баараггүй эзэх нь баараггүй гэхт нөгөө айсоо ч юм билээ. Одоо юу эдийн те өшөө төр шалгарсан тэр ямар юм гэдэг нь бэлэн байж байгаа юм бол ингээл хүн дийл хийгддэг. Тэгэхээр мэдрэмжэн дээр суралж хүн яад юм аа. Худалдаа авалт хийд юм аа. Бас халамжлуулд юм аа. Тэгэхээр мэдрэмжээ хөгжүүлье. Мэдлэгээс илүү мэдрэмж хэрэгтэй гэх. Тэгээ одоо мэдээлэл гэдэг бас нэг чухал гуруулаа нэг мэд гэдэг хэлцтэй мэдээлэл дунд орцсон гэдэг. Бас нэг юу нөгөө зан чанарыг ажилдаа уур чадварыг эзэмшүүлгээд би нэг энэ талаар бичсэн чинь боловсролыг үүсгэлээ гэж байгаа загнуулсан. Гэхдээ маш олон хүмүүс ингээ ширийгээд авсан байдаг. Тэгэхээр тэр хүнтэй ажиллахад хүний мөн чанартай тэр хүн ер нь хэр сайн муу хүн бэ те тэр нь их чухал баг шүү байгаа. Тийм. Нөгөө хүмүүсийн хандлагыг бас өөрчилж болж байна. Боловсролыг нэмэгдүүлж болдог. Гэхдээ юм суур хүмүүжлийг болж чаддгүй байна гэдгийг бас уншиж ирсэн юм байна. Гой хүний нөөц нь хүнтэй ажиллах гой. Япончууд бүр амар онол гаргаж ирсэн. 3 наснаас хойш бол оройтсан иргэн шүндэр гэдээ бүр айлгаад байгаа шүү дээ. Ер нь бол тийм. 3 хүртэл нь л анхаар гээд байгаа шүү дээ. Нэгэнт хүний нөөцийн мэрэгжлийн хүн ирсэн. Гоё ярилцлага боллоо. Дээрэс нь хүний нөөц гэдэг өөрөө ялч сэтгэл судлалтай холбоотой тий. Тэгэхээр асуулт байна тий. Гүйцэтгэх захирлууд маань хамгийн их стрессдэг тий аюу олон төрөл дээр. Тэгэхээр энэ мэдээ сэтгэл судлалтай холбоотой ах гэж харж байна. Тэгээд хэрхэн сионер стрессээ тайлах вэ? Гой зөвлөгөө өгөөч. Энэгээр ингээд өндөрлөе гэж бодож байна. Яг үнэ хамгийн их стресстэй хүн байна уу? Яг үнэ өдөр тутагчны ажилтнууд л гардаг. Яагаад стресстэй вэ гэхээр хамгийн хариуцлагаас олж байгаа. Зөвхөн өөрөөсөө шөөрөлийн олон айлын хүмүүсийн асуудлыг шийдэх учраас. Тэгээ ер нь бол эн чинь нэг тийм шагналж баг заримдаа ял шиг штэ. Тэ? Айгу өдөртөх халуун шил зүгээр стресс жаагүй ингээ хүндгээс харж олно. Амархан бууралддаг. Биеийн галбирт нь өөрчлөлт ордог. Зан харилцаанд нь өөрчлөлтүүд шууд гардаг. Эрүүл мэндэд нь өөрчлөлтүүд гардаг. Бидний хийсэн судалгаагаас бараг 10 хүний нэг нь бүр депресстэй удирдлага гэж гарч ирсэн. Депресс гэдэг бол жирийн ажиллах боломжгүй өвчтөн байх. Тийм төвшөнд очих гэсэн үг. Тэгэхээр энэ бол аюу хэцүү ажил нь тодорхой. Тэгэхээр нэгэн та CEO бодвол стресс нь гэдгээ хүлээн зөвшөөрөөд энэ байлдаанд, энэ тулаанд бэлэн болоод очих хэрэгтэй гэсэн үг. Гэхдээ стресс гэж юу вэ гэхээр нэг юм дээр гацхыг л хэлж байгаа. Зөвхөн тэр нэг асуудал дээр ч юм тэр мөнгөний асуудал мэдгүй зөвхөн хүний асуудал. Тэгэхээр бид нар бол яг үүндээ ингэж шилжиж идэг. Гэр бүл, хобби, амьдрал одоо шүү дээ. Тэгэхээр ингээд хүрээллээсээ манайхан халаарай. Ажил бол ажил тэг гараад эхнэр нөхөр одоо гэртээ тэгээд дандаа боссоор очиж болохгүй штэ. Дэлгүүртээ би боссын талхаавь гэж болохгүй штэ тий. Тэгэхээр дүрээ аяга хурдан солих хэрэгтэй. Дүрээс аяга хурдан тэр хоббинд анхаар тий. Хайртай наад залуу байдаг, нөхөр байдаг, эхнэр байдаг, аав ээж байдаг тэр дүрдээр хоббитай бай тий. Тэгээ ер нь бол баланс штэ. Ер нь бол нойр хоол тэр амьдралын завч яалтчгүй чухал байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр нэг эвтгэн босоо тэр гүйдгсэн нь яадагсан өөртөө тохирсон тэр юм хий хоол нэр бид нар сэтгэл судлаач нар хэдэж бид нар сэтгэл зүйн зөвхөн бодолтой ажиллаад хангалтгүй гэдэг бид нар зөвшөөрдөг. Бид нар хөдлөх ёстой, булчингаа ажиллах ёстой, зөв хооллох ёстой. Амар гоо вижн ярьсан чи даалт гисэтэй байл яах вэ? Тэгэхээр би физиолог нойр хоолнд анхаар нойр бас аюул чухал. Манайх аюу ингэж анддаг. Захирлууд бол угаасаа нойр багтаа ажиллах ёстой. Одоо Ленин 3 цаг амтдаг байсан гин, Сталин дэгдэг байсан гин гэж андараад байдаг те. Тэд нар чинь яг энэ үед амьдраагүй л байхгүй юу те. Тэр орчин үе тий өөр хүмүүсээс гадна тэдний үе чинь өөр байсан. Ийм технологи ийм галзууслаатай ритмтэй амьдарч байгаагүй. Тэгэхээр орчин цагт бол хангалттай. Магадгүй 3 цаг гэхдээ зөв бүтэн арай тий тэр үедээ бити юм бод. Утсаа унтраа, Wi-Fi унтраа тий. Тэгээд чадах юмдаа л ор. Чадахгүй юм хүний хийлэг. Битээ чадахгүй гэж бада супер ватер шиг тий бүх юм руугаа орох гэж дай. Чаддаг юмд нь даалга. Тэ менежер байлаа тасар гэж байгаа шүү дээ. Бүхэнд багхгүй. Тэгэхээр стресстэй бол тэ SEO хүн эсвэл ойр дотны найзуудтай эсвэл SEO нартайгаа уугаад байх бас их зүгээр. Стресс тайлан мэдлэг солилцсон, мэдээлэл солилцдог тэ.
Тэгээд тэр тасарч масардгийг бол хийх л ёстой юм байна. Энд дэр надаас нэг юу байна. Зөвлөгөөч байх та дуршлаг гэх юм. Бас их айгүй стресссэн гэдэг. Би бол стрессээс тодорхой хэмжээнд ангижирсан гэж өөрөө үздэг байхгүй. Тэгээ тэрний юу вэ гэхээр Дейл Карнегиас гаргасан стрессээ өдөртгөө гэдэг ном байгаа. Тэгээ тэрэн дээр айгүй гой жинхэнэ түүлүүд байгаа тий. Тэгээ үндсэн хоёр шалтгаан байдаг юм байна л да хүний стресс. Нэг нь өнгөрсөндөө амар харамсдаг гинэ. Тэгчтэй, ингэчтэй гэдэг. Нөгөөх нь болохоор тэгчдэг байж, ингэчдэг байж санаа зовдөг тий. Нөгөөх нь болохоор ирээдүйдээ амар юм гачаалтдаг тий. Тэгчих юмсан, ингэчих юмсан гэдэг ингээд. Тэгэхээр ер нь бол яг 9 цаг шиг энэ голын хэсгээр нь төвлөрч чадах юм бол хүн стрессгүй. Тэгтээ тэргүй ирээдүйд болох зүйлийг одоо өөрчилж чадахгүйгээс хойш гэдэг юм. Тэрэнд бүү санаа зов. Өнгөрсөн зүйлийг өөрчилж чадахгүй бүү санаа зов. Ирээдүйг бас тааж мэдэхгүй юм чинь бас түүнд бүү санаа зов гэдэг. Энэ айгүй тэм чухал юу гэсэн шүү. Зөвлөг зөвлөгөө шүү дээ. За ингээд окей. Өнөөдөр сайхан ярилцлага боллоо. Бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн нэг жаргалтай баярлалаа. За үнтэй зөвлөгөөгөө дурсгалгаа хуваалцсан зоолбадрал хавг сүрэн нартай баярлалаа. Тэгэхээр өөртөө тийм надаас баярлалаа гэж. Тэгэхээр өнөөдөр бол бид нар хүний нөөцийн менежмент өөрөө энэ бас шинжлэх ухаан доор хаяж 4 жил академик боловсрлоор эзэмшдэг хэмээн бидний нэг цагийн хугацаанд бүтэн ярьж бол амжихгүй байх. Тэгэхээр бид нар бол ерөнхийдөө нэг юм ямар үндсийн зүйлс хийдэг юм бэ? Энэ дээр ямар төлөвлөлт ашигладаг юм бэ гэдэг илүү дуршлаг хуваалцсан зүйлсийг ярьлаа. Тэгээд сонсогч нар маань илүү өөр тохирсон төлөвлөлтөө бол одоо интернет, ном, өөр магадгүй сургалт авч болох бүхэл хэлбэрээр авч болох байх. Гэхдээ бид нар бол энэ дээрээс нэг зүйлдээ ярьцаар байгаа л нэг л зүйл дээр санал нэгдлээ бид дөрвийн хувьд бол энэ бол мэдрэмжээ илүү хөгжүүлэх хэрэгтэй юм байна. Тэгэхээр магадгүй мэдрэмжээ хөгжүүлэхийн тулд хангалттай сайн төлөвлөлтийг ашигласаар байгаа мэдрэмжээ хөгжүүлж болдго юм байна гэдэг дээр нэг аргаар болдгоо. гэдэг дээр ерэн санал нэгдлээ. Тэгэхээр одоо ирээдүйд SEO болох гэж байгаа магадгүй SEO болсон залуухан SEO-нор за магадгүй бид ч гэсэн өөрсдөө мэдрэмжээ хөгжүүлэхийн төлөө анхаарч ажиллацгаая. За ингээд дараагийн дугаарт баяр та. 21-р зууны гүйцэтгэх удирдлага ямар ур чадваруудтай байх ёстой вэ? SEO хүний мэдэх ёстой олон зүйлсийг SEO подкастаас